За cheers. Хамгийн гоё пив гэдэг бол хамгийн fresh пив шүү манайхан. За. За нөгөө жигсгчтэй аваад ирлээ. За манай өөлөн одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан өөлөн. За зохион байгуулагчдын нэг манай улмаа ирсэн байна. За дээрэс нь одоо энэ жигсаалын одоо хайп мэн гэх юм уу те. За барсан. Хэн блэ нэр нь? Ами Эрдэнэ те. Айгуу гоё нэртэй. За удахгүй манай философи цэгмэний залуу манаас хүрэлцэн ирж байгаа. Жохон оройтчлоо. Тэгээ тэрнээс өмнө хэдүүлээ нэвтрүүлгээ эхлээд явж лээ. Хамгийн шилдэг пив юу вэ? Дэлхийн 192 орны сая хүмүүс хэрэлдэг. Би ч гэсэн тэдний нэг. 800 жилийн түүхтэй Германы хаадын сонголт харьцуулж байна. Хамгийн зөвлөн шар авиг халуун өдөр тис хөднө. Азийн номер 1 маягт баригдтгүй залуусын сонголт. Ясад би ухаар яд би мэдгүй. Энийг ухаар цаанаасаа ихчиж авдаг гэдэг. Хансаа зөөлөн амт. Монгол премиум шар. Хамгийн шилдэг пив юу вэ гэж юу? Хамгийн fresh, хамгийн шилдэг. Always fresh. За энэ жигсаал өмнө нь харж исэн жигсаалуудаас шал өөр байгаад байна. Өмнө нь бол зүгээр ингээл нэг жүжигчээ оруулаад самарчдаг ч юм уу те. Эсвэл нэг жоохон ингээл юм хийхтэл ингээл өөрөө ингээл яваал тэгэл баларчдаг гэсэн шүү дээ. Энэ жигсаалын өнөөдөр бол ерөөсөө жигсаалын ноу хавыг ярилцах гэж боддог. Яаж ийм жигсаал хийгээд байна? Тэр талаар ярилцаж байгаа. Түүх нь ер нь бол ингэсэн. Тэр чинь ингээд хагас битсэн 5 дахаас эхлээл бужигнаал ирсэн шүү дээ. Пүү 20 саяны зүгт. Хүй. Т гээд 10 саяар 2 шилжүүлсэн байж таа гэл те. Энэ машин тэрбум гэж штэ гэл. Тэгэл уучлаарай тэр бомын машин гэж яриад байгаа ямар машин яриад? Mercedes-Benz G-Wagon юм шиг үлээ. Оо тийм. Тэгээд дахиад бас нэг Lexus байсан юм да 250 сая тий. За тэгээд харчаад би бол яг нөгөө цүнх тэгээд тэр 20 сая хоёрыг л яг бүр харчаад fuck гэж үзсэн. Тэгэл тэр оройдоо өнөөрөө эхлээд ажлынхандаа пич хийхгүй. Эхлээ гараж агсэл та шаах юм аа. Тэгсэн чинь маа ажлын guys энэ удаа болоо бидэд ер нь жоохон залхаж байна юм хүү хил амнаас бидэд ч зөндөө хил амд 3 сараас шаардсан юм чи. Тэгсэн чинь за болохгүй мэл одоо ганцаараа гэжсэн нэ. Үнэн мөнх гээд одоо энэ маа жигсаалын communication strategy хараас чаа залруу бичсэн байхгүй. Жагсах уу гэсэн чинь би яг тэр талаар яриа байж чинь гэлдэг байх. Тэгээ бид хоёр оройн уулзахаар болол уулзахдаа хамгийн угаасаа юм тэрслүү те. Тэгээд яг жагсаал хийхэд юм унгаачгүй янз бүрийн намын интерээ хөл байхгүй те. Улс төрийн янз бүрийн ашиг сонирхол байхгүй. Тэгсээр нэм тэрслүү найзууд руу бүгд рүү залгаал. Пид гэл. Ямар руу халдвал те. Өнөө өөлн рүү халдвал ингээл хүмүүс рүү залгаал оройн цугларч. Тэрнээс өмнө өнөө юу явуулсан бэ гэхлээр жигсаалынхаа шууд төлөвлөгөөг явуулсан баг. Өнөө юу? Тэр өдрөө одоо төлөвлөгөө гэхээс төлөвлөгөө явуулсан мó өнөө явуулсан. Төлөвлөгөөний темплейт явуулж байгаа. Тэр нь болохоор угаасаа дотроо жигсаалын үргүүд за аюулгүй байдал хариуцсан хүн те жишээл одоо өөлөн байх чинь ч юм те. За communication strategist гэдэг өнөө байх чинь ч юм те. Жигсаалын дүр гэдэг тэгэнгүүтээ за одоо жишээлбэл AMI би одоо юу гэдэг те. Үнэн мөнх ингээд дөрүүдээ гаргаж ирээ. За тухайн үед бол бид нар өөрсдөө дүр болох сонирхолгүй өөр дүрүүдэд санал тавьсан боловч тэр дүрүүд нь зөвшөөрөв. За тэрний ардаас нь дахиад буцаагаад бид нар жигсаалын үүрэг за тухайн жигсаалын нөгөө мөрдөх дүрмүүд, журмууд, за мэдээлэл өгөх бичих цаасны ажлууд. За тэгээд тэр бэлэн болцсны дараа бид нар орой бөөнөрөө ууж пивод сууж байхдаа л жигсаалынхаа слогныг хоорондоо мазарч байгаа л зохиоцсон. Тэгээд тэрийг хамгийн гол нь булаалгахгүй гол арга хэмжээ. Одоо чинь дан орлогоо нотол гэх юм бол жишээлбэл за орлогоо мэдээж худлаа баримтууд одоо зохиогоод байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэнгүүд худлаа баримтууд зохиож байгаад энэ орлогоо нотлчих юм бол энэ тэмтэж байгаа хүнийхээ байр суурийг баттгаад өгчих юм байна. Тийм учраас орлогоо нотол гэдэг primary слоган байж болохгүй юм байна. Огцрох амархан гэдэг слоган primary байна. Урт хугацаанд ашиглах боломжтой юм байна. Тэрний ардаас одоо дэмжих слоган гэх юм хоёр дахь слоган байдлаар орлогоо нотол явна. Хамгийн нэгдүгüүрх нь огцрох амархан юм биш үү гэдэг тэр мессежийг тодорхойлол явсан юм байна. Ваа. Тэгвэл бүр эхнээс өөнөө чи юу хийдэг залуу лээ? Тий. Одоо нөгөө за факт сегментийг ажилуулдаг гэдэг байгаа. Ажилуулдаг ч яах вэ? Юу юм? Ажилдаг ч үлээ хамтран ажил одоо байгаагаа. Тэгээд
яг ер нь бол сэтгүүлчдэд бизнес зөвлөл одоо хэл мэдээллийн байгууллагуудад бизнес зөвлөгөө өгдөг консалтант гэж ойлгож байна. Медиа аналист гэдэг. Аниме дээрээс нь олон улсын хэвлэлүүд рүү мэдээ бичиж өгдөг. Англи дээр одоо фриланс сэтгүүлч гэдэг. Одоо EFP гэдэг дэлхийн хамгийн том хэл мэдээллийн агентлагт Францын төрөмчт хэл мэдээллийн агентлаг мэдээ болдог. Тэгээ тэр нь жишээл Reuters-ос том агентлаг байхгүй. Тэгээ тэр агентлагийн цаашаага одоо том дэлхийн олон өөр юм агентлагууд руу мэдээ явуулдаг. За өнөө яг өнөө өөлөн бид яг өнөөгийн талаар нэмэлт үдэлэх. За ч өөөсөө сурагч оюутан байхаас эхлээд юу эс элтэх урлагийн үндэсний авраг, мэтгэлцээний авраг ер нь бол багтай. Оо тийм үү амар. Ер нь тэгтээ жагсаал дээр байгаа гарууд тал нь мэтгэлцээнийх юм тий. Тий. Мэтгэлцээнээс намд ороогүй үед нь л байгаа ер нь л тий. Тийм юм тий. Улмаач бас мэд. За тэгсэн чи амин эрдэнэ яаж яваад нэгт чи солиод байгаа. Тэр айгу балаа юм байна ингээд. Ер нь л энэ ч холоос ярихаар зүгээр үлээ. Жохон ойртод байна шүү дээ. Ойртод тий. Ингэс юм аа. Ингээд би зүгээр ингээд амар тайван ас жаргалтай сайхан амьдарч илаа. ГВ уугаад тэр өдөр би ингээд шарцсан байлаа. Гадаа ингээд яг нэг тийм зуны дулаахан орой яг болж байгаа юм шиг тэгээд гоё чихэрч мэгчээр ингээд дуу сонсоод гэртээ харих уу өргөжлүүлж уух уу гэдэл ингээд нэг тиймэрхүү яг чухал сонголтын өмнө ингээд ирсэн байж гисэн. Тэгээ ингээд бичсэн чи гинтхэн гайтай юм шиг утас дуурайд авч таарад гэсэн чинь тэгэл шууд жагсаал шаачаа гэж байгаа байхгүй. Яг жагсах уу гэж бод хэлээг наач араас нь шаачаа гэсэн. Тэгээд тэгэхээр нэг тэгэл та хин бэ гээд. Тий, тэгээд хаана байна гэсэн тэнд ууж байна гэхэд тэгэхээр би ер нь бол надад бол би бол яг үндэ жагсан ч гэж бодоогүй. Яг үндэ бол бид нарт ингээд ууж байгаа учраас атсан байхгүй. За ямар тааж пи ууч наалдагдaltaгүй гэдэг. Тэгээ харин шагаа очсон чарин тэнцэж бүр 10 дүүн болцсон цугулцсан заяа. Тэгснэ бүр ингээд бүгд ингээд үүргээ хуваарлаад авцсан. Тэнгуутаа ингээд за одоо ингээд тэгээ ийм юу ягаар ингүүл тэгэн мэгэн нэтер гэдэг нэг би одоо ямар фестивалд донд ороод ирвэ гэдэг. Тэгэхдээ яг тэнд ингээд ер нь бол одоо сайн анзаарсан байх ингээд амар юм боловсралтай юм ухаалаг хүмүүсийн тухай яриа өрнөд байгаа сте. Яг тэнд дунд ч хамгийн ингээд юуны хөндлөнгийн нэг дали итгэхэд нь би бас таарж байгаа байхгүй. Тэгээд за гэд. Тэгэл очсон чинь тэгээд ясаа би тэг нэг юу гэдэг нэг юун дээр яг хөгшчүүд ч сайн мэдгүй л хальтай байва. Instagram дээр нэг хүүхдүүд манай үеийнх нэлээд үзээд иддэг нэг юм балаа бичдэг постлдаг байхгүй юм жоохон золбон. Тэгээ өдөр тутмын нэг юм золбон юугаар. Тэг яг тэрийг бас гайгүй хүн амтай яадаг. Гаруудын нөгөө юуны боловсрал бүр арай бишээ гэж бас уг нь угаасаа бодогдтой юм уусаа. Fucking гээд ерөнхийлөгч юм блэ ч гэж ах шиг заяа. Ерөнхийдөө чи юу лээ наа хоёр чин ерөнхийлөгч ингээ бүх юм мэддэг юм уу ч гэж ах шиг. Одоо тиймэрхүү хүмүүс ер нь одоогийн хүмүүс ингээ за ер нь залуучууд өөр болцсон ингэсэн тэгсэн гэл нэг худлаа бас ингээ нүг хит ингээ юмыг нэг дэвэргээд нэг өөдрөгөөр харах гад ингээ зүгээр өөрсдийнхөө нүдийг ингээ таглаад идэх шүү дээ. Яг бодит байдал дээр бол ер нь бол ус төрөө ойлгодгүй нэгдүгээр эсвэл ингээ хит хоосон үзий яддаг. Эсвэл зүгээр би энэ усаас зайлна гэж боддог. Тэгээ яг юугаач ойлгоогүй тийм гарууд амар их байгаа. Тэгэхээр тэдэрэг ч бас жоохон уриалмар санаж байгаа байхгүй. Факруудаа өөр өөрсдийнхөө төлөө тэмцээ. Наа чиний төлсөн татвар чиний ээж аавын төлсөн татвар явж ийн ингээ чи хүсэндээ гоншихнаад байгаа юм биш юм те. Тиймэрхүү талын юм одоо юу яа гэж тийм байдлаар оролцъё гэж одоо тэгэж байгаа. Ер нь бол тэгээ уусаа нэг Норвегийнхны 3 сард баригдахтан л надад амар лалрын мэдэрч сурч байгаа юм. Ингээд тэрнээс өмнөх юмнууд бол одоо юу гэдэг арай дээгүүрээ болдог ч юм уу эсвэл жоохон хол ч юм уу те. Ингээд тийм бол яг тэр чинь болохоор одоо Норвегийн ингээл аста үнцэнтэй утууш ийм ч стори тийм ч тайм ингээд амар зүгээр юм cute юм хийгээ явчихсан чи гинтг нэг өдөр ингээ барай шатчих байхгүй. Тэр чинь ингээд дараа нь ингээд миний одоо бичлэгэн дээрээ хараал хэлэх эрх маань одоо бас зөрчигдөх магадaltaй байна гэж бодоо. Тэгээд яг тэр үеэс л ингээд ямар лалран болоод байна гэж бодоо. Тэгээд өөр юм л одоо энэ дэр нөгөө чагсаал анханасаа одоо шууд тэр дорн төлөлгөө явуулсан гэдэг темплейт гэдээ ярангуут бэлтгэсэн байсан юм шиг сонсогчж магадгүй. Гэхдээ яг үнэндээ ChatGPT рүү жагсаал хийх ингээд дөрүүд те жагсаалын үүрэг хариуцлага тэгээ жагсаал цуглааны төлөвлөгөөний темплейт над руу явуулаач гэх юм бол танд минутын дотор хариулах байгаа. Нэг тийм сүртэй нөгөө жагсаал мэддэг ч юм уу тийм хүмүүс байсандаа бол биш. Зүгээр л ашигладаг. Яавал нэг айтайхан жагсах уу бистаа гэж бодож байсан. Гайслаа байхгүй юу? Тийм биш. Тэгэд энэ оркууд чинь ChatGPT ажил мэддэг болгооч юм аа. ChatGPT-нээс эхлэлтэй байж тээ. Гэ татаад нөө нэг мэйлээ бүртгүүлсэн чинь мэйлийнхаа кодыг мэддэг хүмүүс их юм байдаг байна шүү дээ.
Нэрээ хөөе. Facebook коммуникийнхаа кодыг мартчихин тэгээд та тэгээ эргэн тойронд одоо ямар гэдэг. Аль миний хөл сэргээгээд өгөөч. Та юугаар нээсэн гэсэн чи мэдхгүй нэг юмар нээсэн ш тэгээд. Мэйл юм уу уцсны дугаар юм гэсэн чи мэдхгүй. Ер нь 40 плюс-ууд жоохон тиймэрхүү байгаад идэх тал байдэн шүү. Гэтэ бүгдийг хэлээгүй л дээ. Ахын 41 гэдэг шүү дээ. Цаами одоо бэл. Өөлөн яаж яагаад орчих вэ? Би уулын зүгээр кино үзээ явж байсан. Манай сайназ маань йогийн тасалжуулагч ихгүй юу? Йогийн шүүгч, олонсын шүүгч. Тэгээд сая Азийн наадамд, Азийн йогийн спортын наадамд Монгол улс 2 дугаар байранд ороод би тэр энтхэгийн тэр зүгээр найздаа туслах гэж явчаад тэг хүрээд ирсэн Далай ламамд ингээд мөхрөг зэрэгтэй. Тэгээ ирээд зүгээр ойрд кино үзег юм ингээд яг кино үзээжсэн чи өнөө мөнх залгаад уцаар. Тэг би кино дунд ирсэн болохоор яаваа гэсэн чинь санаад байна гэдэг. Тэг юу ярих ч юм бол уух ч байгаа юм болов уу гэж бодоод тэгээд ер нь бол санаагаа над руу бичээ. Тэгээ би шууд киногоо дуусгачаад гарч гүгээд байжсан газар ноцсон. Тэгээ тэнд айгүй олуулаа байсан учраас яг санааг нь бол ойлгосон ч яг ямар зохион байгуулалтанд орох гээд байгааг нь ерөөс ойлгохгүйсэн. Уус хүн бол ойлгохгүй шүү дээ. Ирээл нэг дөнгөж цаг болж ирсэн л хүмүүс байгаа. Ямар таа ч ийм нийтлүү шүү гэд. За тэгээ бид нар одоо байршлаа мэдээж өөрчилж байгаа олон нийтийн газар байсан учраас чанга яриад иж болохгүй гэдэг мэдрэмжтэй бүгдээ. Тэгээд очоод яг юмаа яриад тэгээ миний зүгээр ихний интеншн юу байсан бэ гэхээр энэ яг чагсаал 50 чагсаал уу би 50 чагсаал бол орё гэсэн чинь энэд маань тийштэй уус 50 чагсаал 50 гэж хэлсэн тий. Тэгвэл би бол улам 50 болмоор байсан. Тэгээд тэгвэл би ингэж суулгамаар байна болох уу гэсэн чинь болно тэгвэл чи тэрийг хариуц гэд тэгэл зүгээр ихэлсэн. Тэгээд бүр сүулт нь л үзсэн л яг уу зориг агсны ч юм уу зөндөө юм үзчихсэн чи яг тэр талбай дээр нь адилхан суугаараа муугаараа гэдэг зөндөл юм болж исэн бэлээ. Биднийг дэмжиж суугаараа гэл ирээд онт тий. Тэгтээ манай одоо сайн дураараа ирж байгаа жигсэгчд минь өөрсдөө тэгээд суугаараа гэдэг хэлсэн. Тэгэл бөөнөрөө суугаараа гэл. Тэг өчтөр яг тэр бичлэгийг үзсэн чинь бүр ингэ шар ус босоод ёо чи тэр бичлэгийг тавиач хаанаас үзсэн. Наач ямар гоё. Чи энийг ажил дээр байгаа тий. Харьцуулж тавиул бүр гоё юм чи тий. Тий. Зургийг манай нэг дэмжигч оруулсан бэлээ. Тэгээд ер нь бол нэг ч хүн бэртэж гэмтэх ёсгүй л гэдэг миний одоо зүгээр идеал юм хүсэл байгаа шүү дээ. Туйлын одоо хүсэл бол нэг ч хүн энэ чагсаалаас бити бэртэж гэмтээсээ үр дүнд хүрээсэй гэдэг. Энийг бол одоо баг 2-7 хоног бол тасралтгүй хэлсээр хагаад залхаж байна гэхгүй. Гэтэ энийг залах гэж болохгүй юм лээ. Яг тийм чагсаал дээр цөөхөн ч юм уу олуулаач юм уу дандаа шинэ хүмүүс ирж байгаа учраас яагаад 50 чагсаал юу гэдгийг үргэлж тайлбарлах шаардлага гарч байгаа гэх юм уу. Би болохоор одоо сүүлийн үед нь жоохон ичээд надаас бараг залхаж байгаа хта гэж тоглоом болгоодсэн чинь яг тэр өдөр нь айгүй олон дайрлагууд орж ирсэн. Тэгэд энэ яагаад 50 чагсаал юу гэдгийг зүгээр дахиад тайлбарлаад өгөхөд бол таасаа хэлсэн те. Өмнө нь ингээд чагсаалууд болоход юу болоод байгааг нь мэддэхгүй, хэн гарч ирсэн мэддэхгүй, тэгэл алга болчдөг, ачигдсан юм уу, яасан, худлаа байсан юм уу, үнэн байсан юм уу, аль нь ч байсан яг ямар үр дүнд хэрсэн мэддэхгүй ингээд замхарчдаг. Тэр өмнө самун дундаас яг хаашаа хүмүүс анхаарлаа чиглүүлэхээ ойлгодог юм бэл. 50 чагсаал дээр юу вэ гэхээр хаашаа машаа нураагаал өө юм болсон шүү дээ тий. Тэрийг хэн зохицуулах хэвээр нь ойлгомжгүй. Тэгээ цагдаа нар ажиллаа хийсэнгүү гэдэг. Гэтэл яг үүндээ одоо бид нар хилээд байгаа зохион байгуулалттай энэ худлаа мөнгөтэй байна гэдэг. Бид нар зохион байгуулалттай байлгана гэсэн. Яг гэх юм бол хүн амтан бэртэмэргүй нь үр дүнд хүрмээр байгаа учраас. Тийм болохоор энэ нэг урд нь гараад байгаа хитэн залуучууд гараад ирсэн. Хүмүүс гараад ирсэн. Тэгээд 50 чагсаал дээр хүмүүс урд нь зохион байгуулалттай тий. Одоо бид нар чинь нөгөө нэг мөнгөгүй мөртлөө хөтөлбөртэй чагсаал гэж байгаа шүү тий. Тухайн эмэгт за дараатай яваад ямар сошиал хаягн дээр бид нар мэдээлэлээ түгээгээд байгаагаа одоо бүх тэр байгаа хүмүүст илэрхийлэх боломжтой болчихж байгаа. Энэ л бидний итгэх сорс шүү. Бидэрт ганцхан хаяг байгаа, хуурамч зөндөө хаягуд байгаа. Бидний яриад байгаа юм энэ шүү гэж 30 минут тутам сануулгууд тэнд сууж байгаа шинээр ирж байгаа хүмүүс ч гэсэндээ гэд буцаж ороод нэг ойлголтоор нэгтгэх тийм төвшөнд хүрээд байгаа юм уу? Хэрвээ бидний чагсаалтай одоо үзэл санаа нийлэхгүй бол яваад өгч болно. Үзэл санаа нийлэхгүйсэн ч сонирхох маркийн хүмүүс байгаа. Нийлж байгаа хүмүүс бол бас суугаад юу гэдэг чи бүр зорж ирээ сонсоод
байж байгаа. Тэгэхээр энэ боломжийг олох гээд байгаа. Тэнд хүүхдүүд байна, өндөр настай хүмүүс байна. Одоо дунд иргэм насныхан залуучууд юу гэдэг хүүхд одоо ээж аав нар тийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс л тэгэл амттайгаа өдөрцөн ч юм уу. Тэгэхээр энэ өөрөө нас насны хүмүүс оролцож байгаа, янз бүрийн хүмүүс оролцож байгаа гэдгээс гадна надад ийм эдгэрэл шиг санагдаад байгаа байхгүй юу энэ. Эдгээр нөгөө нэг хөгшчүүл үхээд өгөөсөө биш шүү дээ. Эсвэл залуучууд тэнэг байна биш. Та яг юу бодож байгаа юм? Бид нар ийм бодож байна. Хөх танаа үед ингэжсэн юм уу? Манай үед ингэжсэн гэдэг. Тэгэл гарч ирэнгүүт тэр нь бүр ингээд амар нэг талаараа эдгэрэл шиг итгэл эргэж ирж байгаа. Яагаад энэ одоо жагсаал юу нь яаж хийсэн бэ тухай яриад байгаа юм бэ гэхлээр энэ бол ингээд нэг удаа болоод өнгөрнө. Ер нь дараачийн хүмүүс хэрвээ жагсаал зохион байгуулад эрхээ хамгаалах гэж байгаа болвол та хэдээс бас санаа аваасай. Энэ өөрөө ардчлалын амар том дархлаа шүү гэдэг үгднээс энэ нэвтрүүлгийг бас хийж байгаа шүү. Тийм учраас энэ бол амар чухал, энэ деталийг ярьж байгаа нь бол амар чухал. Би сая ягаад нөгөө хөгжлийн бэрхшээлтэйгээд намайг засчих шиг юм л та. Намайг баг бахад угаасаа бүр ингэж тахир дутуу гэд бүр ингэж хуулийн дээр заацсан байсан шүү манайхаа. Тийм учраас одоо миний үеийнхэн бол ингэ байжгаад хаяа хөгжлийн бэрхшээлтэйгээд хаяа тахир дутуу гэж яриад идэв шүү. Тэгэхээр тэрийг олгоор. Ягаад гэвэл намайг бүр ингэ 10 жил дуусаад их сургуульд ороо хүртэл нөгөө тахир дутуу иргэд гээд хөдөлмөрийн хуулийн дээр нь ч байдаг байсан. Ерөөс бүх хуулийн дээр нь байдаг ус учраас биднэрт ч одоо ингэ нөгөө багаас ингэ тахир дутуу гэсээр гоод яатсан байгаа шүү. Тэрийг бас ойлгоё. Тийм гол нь дуу хоолойны өнгө шүү дээ тий. Одоо тэгтээ нэг юм байгаад байгаа юм. Жагсаалын дөрүүд гэж аягүй чухал юм байт юм лээ. Жагсаал дотор байлган дээр байдаг үүргүүд те. Бид жишээ нь 2023 онд жагсаал цуглаан зохион байгуулалт гарын авлага гэдэг кампайн хийсэн байхгүй. Яг нүрсний одоо жагсаал болж байгаа үеэр. Тэгээд тэн дээр болохоор бид нар нөгөө одоо жишээл Хонконгийн жагсагч нар бол ингээд бүгд дөрүүдтэй зонтогтой байсан шүү дээ. Ингээд хамгаалтын багтай те зонтогтой хүмүүстэй тэгэнгүүтээ одоо анх шатны түргэн цэцлэмж үзүүлдэг багтай. Тийм. Шар өнгөтэй. Өөрсдийн гэсэн лого одоо слайд бүх юмнууд нь ойлгомжтой, дуутай тий. Нэмээд дээрэс нь бүр юм хүмүүс рүү баас шиддэг хүртэл хүмүүстэй заяа цагдаа нарлаа. За тэгэнгүүтээ бид нар яг тэрийг нь уриалж байгаа юм биш. Тэгээ өндөр уулан дээр зөвхөн уулчтын багтай заяа. Өндөр уулан дээр гаргаж одоо лозонгийг хуулж чадахгүй газар лозонгоо наах, бодох, тавих тийм үүрэгтэй хүртэл хүмүүс байдаг. Тэгэнгүүт одоо бид нарт бол тийм амар лаг бүтэц хэрэггүй шүү дээ. Амар энгийн ойлгомжтой хэдийн өргүүдийг биелүүлцдэг цөөн дүртэй байхад жагсаалыг ямар ч хөнгөхгүй байсан ч гэсэндээ гой хөтөлбөртэй өрнө 50 замаар үр дүнтэй зохион байгуулж болохоор юм шиг яг энэ 14 хоногоос санагдсан. Шинэ одоо өөлөн жишээлбэл аюулгүй байдал хариуцсан мэрэгчлэлт ингэ явчихна. Тэгээ өөлөн бол ерөөсөө хүмүүсийг суулгадаг, аюулгүй байдлын зөвлөмжөд тогтмол өгдөг. Нэмээд дээрэс нь энэ жагсаал дээр ирсэн гавьяач гисгч нар буюу троллуудаа хайраар үдэж явуулдаг, тий. Тийм л ажил хийдэг. Тэрнээс ш өөр ямар ч юм илүүд зам байхгүй тий. Тэгэнгүүт одоо Ами болохоор бас юм бидэд ийм хит хайпны хүн байгаа. Одоо сүн түшээч гэж бид нар нэрлэж байгаа. Буюу жагсаалын хөтлөгч нар. Тэгэнгүүт Ами Пужо 2 сүн түшгийн хажуугаар давхар бас арт опен мектээр орж байгаа. Тэгэнгүүтээ Ами бол жишээлбэл ийм сөрөг роостөө хийдэг. Тэгтээ бас хөгжилтэй хайп оруулдаг тийм төрлийн хайп мэн байдаг ч юм те. Би болохоор жагсаалыг чимжүүлдэг сөрөг хайп мэн. За яг тийм. Тэгэнгүүт одоо буцаагаад өнөө болохоор policy дэлийг нь сүм түшчихдэг ч юм уу те. Ингээд үүргүүдээ хуваагаад тавцсан. Нэмээд одоо жагсаал дээр байгаа дөрүүд за тэргэлгээ залуу байгаа. Зөвхөн арт опныг хөтэлдэг, entertainment хэсгийн хөтөлбөрүүдийг хийдэг. Тэг хүмүүсээ vibe болдог ч юм. Тэг ингээд цотон гэд охин байгаа. Тэг хож манад ажилладаг Содомоос гарсан. Тэр охин бол жишээ зөвхөн сошиал медиад ирэх одоо идэвхжүүлэлтэд хариуцдаг. За тэгээд дахиад Гоми гэдэг дизайнер залуу байгаа тий амрах ус таних бах. Тэгээд манай Free Norg-ийн логог бас хийжсэн. Одоо энд Огцрох амархан дээр бүх брендинг key дизайн ажлуудыг хийж байгаа. Гижүүгийн Палма байна. Бас хамт цун түшээ явж исэн. Нэмээд дээрс нь Гижүүгийн Палма бол зохион байгуулалтын дээр бас айгүй юм нуруутай юмнуудыг хийжээд тэгээд одоо сошиал медиагийн дэмжлэг үзүүлээ явж байгаа Филиппинээс гэдэг ч юм уу. Ингээд айгүй олон өөр төрлийн үүрэгтэй олон мундаг хүмүүс байгаа. Логистик дээр ч гэсэндээ хүмүүс байгаа. Силийн охин байгаа. Агношгийн охин баримтат гэрэг зурагч хийж байгаа. Ингээд дурдаадах юм бол зөндөө хүмүүс байгаа. Бид нарт медиа аналист байгаа. Бид нарт бүр дата аналист дээр deep research философи цэгмэний залуу. Одоо орж ирнэ те. Бас дахиад сүн түшиж байгаа. Цаач ям сүн түшигч. Тийм бас одоо hype man гэсэн үг. Гэхдээ бас цаач нэг юм одоо яг надтай адилхан юм ирч оруулдаг гэх юм уу жоохон ингээд юм тэмцэгч vibe оруулдаг тийм hype man. Уус өөрийнх нь яриа нэг тэмцлийг хийж чаддаг шүү дээ. Тийм. Тэгээ бас нөгөө энд чинь нөгөө олон бас одоо яг боловсролын контент хийдэг хүмүүс аяг их байгаа. Одоо гиж үвэ, манайх,
За философи ч гэдэг юм уу тий. Ингээд харангуут тэгээ тэр хүмүүс нөгөө олоолаа байгаа учраас бас нэмээд ирж байгаа аавнаас ч гэсэндээ харах юм бол айгүй улс төрийн боловсрол нэг юм төвшөө агцсан гэх юм уу. Яг юм ойлгодог гэх юм уу. Бага юмныхаа слогныхаа ардлын цаад утгыг хүртэл бодоод олцсон. Ягаад гэдэг мэдж байгаа тийм залуучууд айгүй их байсан. Өнөөдрийн энэ нийгмийн яг урд нь түүжэлж явж байгаа залуучууд л харагдаад л шүү дээ. Миний харж байгаагаар дандаа л нөгөө нэг жишээлбэл ирж үг хэлж байгаа хүмүүс нь ч гэсэн те одоо жишээ нь өчигдөр нөгөө Ваза ирсэн те Манчестер Юнайтед дээр ирсэн те ингээл би ингээл хамаг ямаараа хүмүүсийг уриалсан. За тэгэл од мөндрийнх одоо захирал нь ирсэн ч явж байгаа шиг те. За тэгэл одоо манай хануу одоо дунд нь гүйж явах шиг те. За тэгээ дээрэс нь одоо манай цогтойр ах маань явж исэн гих мэтлээ амар олон лаглаг хүмүүсүүд дэмжиж. Тэгээд бүр ингээд нөгөө чигсаалын фейс бүр шал өөр байна л та. Тэнгүүт нөгөө эсрэг чигсаалыг харангууд ямар ч фейс алга, ямар ч юм алга тэгээд нөгөө чигсаал нь ямар нэг юм юугүй байна. Фокус юусоо байхгүй. Нэг өдөр уул уурхаа яриад гэснээр нэг өдөр усын гурал яриад гэснээр нэг өдөр шал өөр юм яриад ингээд үсчээд байгаа харагдаад байхгүй. Тэнгүүт надаа юу мэдрэгдэж гэсэн чинь яг нөгөө өмнөх чигсаалуудын алдааг тэр эсрэг жигсаалууд давтаад байгаа. Тэгээд хүчрхийллийн байдалтай тий дандаа хүний бие талдаал хүрээл бидэд орж иж өшгөлсөн шүү дээ тий. Орж иж өшгөлсөн намайг бол жалтын талбай дээр 2 3 цогшсон. Би бол хэцүү шүү дээ. Би чинь бас гар явчих гэдэг таахгүй. Тэгээ би чинь бас ер нь гар явах юм байна байли гэдэг. Горилтуулаад авсан тий. Нэг горилтуулж авсан. Тэгээ буруу хүнэл горилдсан байл тэр. Энэ амраа уулгач чигсаад энэ л ах л гэж бодсон. Хүрхэн. За сайн байна уу? Бүгдэнд өдөр юм. Бид хэд нөгөө жигсаалынхаа ноу хавг яриа сууж. Зөв. Энэ хүмүүст маш хэрэгтэй дараа нь жигсаал зүглээ хийж байгаа хүмүүст маш хэрэгтэй болох болов уу гэд ноу хавг яриад их гоё хэсэг дээр явж байна. Нэг багийн хүмүүсийг харахаар бас нэг өөрсдөө байгууллага авч явдаг ч юм уу тий. Өөрсдөө янз бүрийн ивент зохиодог ч юм уу хөтөлбөр гаргадаг, зохицуултыг хийдэг хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр энэ нэг хөтөлбөртэй байх ёстой мэдгийг гаргадаг ч юм уу тий. Ямар хөтөлбөр оруулах уу гэл цаг хугацаан дээр нь одоо сэдвүүд дээр нь ордог ч юм уу тиймэрхүү байдалтай. Зүгээр одоо serious-ийн байнга яриад ах биш дандаа өөр хүмүүс ирж байгаа юм чи хөгжих ёстой байна гэдэг ч юм уу. Тэр болгоныг айгүй мэдрэмжтэй болж харж байгаа юм шиг санагдаж байна. Одоо нэг юм байгаа шүү дээ. Одоо бол маш их дайралт ирж илээ. Одоо манай засгийн газар чи ер нь ингэж хүн дайруулж одоо бүр технологитой болцсон бүхэл бүтэн экосистем үүссэн биз дээ тэнчиж. Тий. Гү нэрээ ингээл өгдөг тэгэнгүү за энэ сэдвийг сэвгэнгүүд Twitter дээр баг нь ажиллаж идэг эн чи одоо жишээлбэл надад ингээл нэг байнгын notification ирээд байгаа байхгүй. Яг Instagram дээр ганцхан рилэн дээр л юусоо баг хэдэн мянган notification ирж байна. Тэнгүүд бусад рилүүд дээр нэрэхгүй байхгүй. За энэ бол яг трол ажиллуулж байна. Instagram дээр бол трол ажиллуулдаг чи айгүй шин нөө хаваад. Урд нь бол Facebook дээр байсан юм дээр одоо Instagram дээр троллуудтай болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ амар их энэ дайралтуудтай энэ юмны ард гарахад ер нь сэтгэл зүйн хувьд би бол та хэдийг анх удаага ийм юмны ард гарч байгаа учраас бас хэцүү байгаа болов уу гэж бодож байна. Та хэд ер нь яаж юм? Манай дээр Instagram-ийн distribution team дээр сонь сайхан гэ аккаунт байгаа. 170 к фолловтой. Тэгээ дандаа ер нь бол нэг улс төрийн контент тийш үзээгүй. Тэгээд танихгүй заяа тэр залууг. Амьдар болчих үзээгүй. Цаана одоо нэг залуу гадаад сурдаг нэг залуу байдаг байхгүй. Тэгээд амьдар болчих үзээгүй. Гэхдээ манай ингээд хэрэгээс хойшоогоо өөрөө ингээд сэтгэлээрээ оролцоод тэрнээс хойш ингээд үнэгүй бүх distribution дээр орж байгаа. Тэгээд одоо жишээлх юм бол яг одоо үзэл баримтлалаараа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт яг distribution талаас харах юм бол манай чигсаал сая харангуут 20 хэдэн сая хяналтын дийлэнх нь IG дээр авцсан. Тэгэнгүүт тэргүй IG дээр алаа задуулаад байгаа чинь тэрхүү бол ингээд IG дээр трол оруулахгүй бол IG-ийнхаа аудиенсыг бүтэн алдчих юм бол залуу масаа бүтэн алдчих гэдэг байна. Тэгээд тэр утгаараа л IG руу орж ирсэн баг. Тэгээд би бол угаасаа нөгөө ингээд задуулсараад айгу тасцсан байх үед энэ жигсаал руу орцсон. Тэгээд та бас яасан юу болов? Яав те. Хэр санагдсан задуулах амир. Мэдгүй ер нь бол ингэсэн заяа яг намагч болны камер тоож зодохгүй шүү дээ. Тэр чинь ингээд хинтийн улмаагийн бичлэгэн дээр коллабдж штэ тий. Коллаб цуг одоо харагддаг юг наа. Тэнгүүт л ерөөсөө энэ өстө сэжгийн царайтай бацгаана. Тэр энэ өстө хүүтэн царайтай бацгаана. Малуучин гомо
гомо хятад энэ тэр. Би одоо гайхаад тэрнээс чи өмнө болоод ингээ миний комент секшн чи айгу цэвэрхэн байсан аахгүй ингээ дахиад уугаал явж гин үү чи яасан их уудгийн барагшуунаа уус гэдэг юм ингээ ярьсан биз дээ. Тэгээ би зүгээр ингээ надад бол нэгтэй яг үндэ нэг амар нөлөөлөөгүй би зүгээр энэ явдлаас хойш зүгээр л комментныхоо notification-ыг л унтраасан. Тэгээд өөр ерөөсөн ямар ч юм нөлөө. Тэгээ ороод ингээл юунд харж байгаа штэ. Торолыг харж ороод харангуут нэг Байна Буйна гэдэг аккаунт гэдэг ч юм уу. Байна Буйна 27 болоо гэсэн. Оронгуут ингээд нэг 10 хэдэн дааг штэ. За нэг торол ингээд. Тэгээд би зүгээр энэ бодсон юм л та ингээд энэ бас зах зээл байна. Тэгээд нөгөө нэг хэрэгцээнд байгаа учраас л энэ хүмүүс ингээд оршиж байгаа юм. Яг нэг хүн хэдэн аккаунт хэрэгцдэг юм бол. Тиймэрхүү юм бодсон. Тэрээс шиг амар угаасаа яг ер нь бол юу миний бодлоор бол зүгээр сошиал дээр ямар нэг юм тавьж байгаа хүн улс төрийн агуулгатай ч биш байсан заа угаасаа ямар нэг юм тавьж байгаа тохиолдолд угаасаа лалри юм бол угаасаа зүгээр юм бонусанд нь ингээд дагалдж ирдэг зүйл юм шиг санагдав чи тэрэн дээрээс анханасаа бүр ач холбогдлоос өгдөж байгаа тэгээд хай дэлгөөнөө гэж үз. За би яг өмнө нөгөө айгүйх гомо гэдэг юм ирж илээ тий бас харсан чинь. Өмнө нөгөө философи подкастын хүрээнд би ч бас нэг тэрслүү сэдвүүдээс ярьдаг. Тэгэхээр тэрэн дээр бол үзий ядсан комментэн дээр нэг тийм сүржигнээд байх зүйл бол байгаагүй. Харьцангуй гайгүй. Яг хөө зүгээр яг нөгөө биечлэн янз бүрийн халдах ч юм уу те. Эсвэл одоо юу гэдгийг яг ингээд нүүр тулсан зөрчилтэй ч юм уу те. Тийм зүйл дээр бол над шинэ байсан учраас тэр нь яг хөө зүгээр мэдрэмжийн хувьд арай өөр санагдсан. Жох сандрах. Тийм сандрах ч юм уу те. Яг тэрнээс би ч бол нэг түгээн амтай муудалцаж одолтоод байдаггүй. Угаас ог хүн нэг тийм болохлээр сошиалын комент ч юм уу үзий алдтууд бол нэг тоодгүй угаасаа. Өмнө би ч одоо баахан Христэд тэршлэгч гэл Ницше гэрэл баахан Есүсийнхтэй муудалцаа те. Баахан ингээд фракцуудаа муудалцдаг болохлээр угаасаа тоодгүй. Гэхдээ яг бид тийм яг нэг ингээд шууд ингээд нүүрэнд тулаад ирж байгаа шүү дээ те. Тэд нар л жоохон нэрээ юу лээ гэж л бодогдсон. Тийм баг. Нөгөө ихч эмээ өвөө тэгэл нэг залуучууд малуучууд ийгүйсэн шүү дээ. Би ч одоо тоохоо байсан. Ерөөсө комент нь уншихгүй байгаа угаасаа ойлгомжтой. Тэгээ манай нэг сошиал медиа хариуцсан цутан гэдэг охин бол троллуудыг устгаад зам зайлуулад яваад байгаа. Бүрүү. Тэр хүмүүсийг харахаар Instagram дээр орж ирж байгаа хүмүүсийг харахаар Facebook дээр нэг хүмүүсийн итгэлэг олохын тулд нэг юм эмээ өвөнөрийн ч юм уу нэг 50 гарсан хүмүүсийн зурагтай нээсэн байдаг шүү дээ хаягуудаа. Тэрийг Instagram дээр дахиж нэгтээ тэгээ нээсэн бэлээ. Тэгээ би одоо ингээд 60 гарч байгаа 70 гарч байгаа хүн аяар Instagram дээр тий ирээдүг сүтгэгч нар ч юм уу мөнгө аваад гоё юм уу юу орой шоудах галч гэнэ би MCS гэл надад нэг комент бүрийг зүрхэнд өрсөн. Хэцүү дайралт ирсэн. Би ерөөсөө зүрхэнд өрсөн. Ямар комент гэсэн чинь энэ ямар дагтай адилхан царайтай юм бэ гэсэн. Дараа би постыг тоохгүй энэ гэхдээ бүр ямар гэхдээ тэр тоглож битсэн л ах л та. Гэхдээ бүр би уншичаад нэг зүрхэнд өрсөн. Арай нав юу ч болно гэхдээ арай ч ингэж зүрлж болохгүй. Арай ч тийм зүрлэлээр бол зүрхэнд иржлээ. Миний нөгөө Ганбаатарын хүү гэдэг л миний зүрхэнд ирсэн байсан. Гэхдээ бас төстэй байлгүй шүү нүг. Ер нь юу юм өвдөж шүү. Би өнгөрсөн 7 хоног таарсан чинь тий. Яг ер нь за Ганбаатарын хүн мөн ч яах. Яг хүн чинь бас нөгөө хөндөж болдог сэдв болохгүй сэдв гэж юм байгаа тий. Ярих юм гэж байгаа, ярихгүй юм гэж байгаа. Ямар ч тийм бариаргүй байгаа нь бол бас таалагдахгүй. Тэгээд хувийн амьдрал руу айгүй орж ирж байгаа, орж ирэхдээ мэдээж гүтгэлгүүд шууд хийж байгаа. Чи алдсан юм уу, алаагүй юм уу хийлж хэрэгтэй. Эсвэл юу гэдгийг чи алуурчин ч гэдэг юм уу. Алуурчин гээ бидтэй юу. Тэр айгүй амар. Тэгээд хүн хэрвээ яг хүнийг ингээд үнэхээр цаажлах байгаа бол сошиалар цаазалж ин гэсэн үг шүү дээ. Алуурчин гэж одоо гүтгэж ин гэдэг чинь. Цаазлах байгаа бол нэгдүгürt баримтжуулах хэрэгтэй. Хоёрдугаар тэр хүний өөрийнх нь тайлбарыг сонсох хэрэгтэй. Тэр хүний гаргаж байгаа үнцгийг background check хэрэгтэй. Тэгээд юу ч хийхгүй хэрнээ шууд тэр сэдв рүү орж байгаа нь бол угаасаа хэцүү байгаа. Гэхдээ надаа ерөөсөө тийм амар хэцүү бол биш байгаа. Яагаад гэвэл намайг юу гэж хэлэх бол надаа ерөөсөө нөлөөлөхөө гэж бодож чинь те би ингээд хайртай хүнээсээ хагцаж үзчихэд те ингээд сэтгэл готролд ороо тэрнээсээ ингээд гарах гад ингээд тэмцээ явж исэн болохоор нөгөө талдаа яг гэр бүлт нь бол бүр их хөнд байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүний гэр бүл рүү тэгж оруулж ирж те тэнд ийм ямар ч эрэгтэй дүү байхгүй хүнд эрэгтэй дүү гаргаж ирж мэрэл ингээд заваа юмнууд айгүй их бас тэр заваа юмнууд нь бол надад айгүй сэжгийн санагдсан. Тэгээ тэр нь ч бас миний урыг илүү их хүргэсэн. Гэхдээ энэ жигсаалтаа бол ерөөс ам байхгүй. Хамгийн гол юм яриад байгаа юм ерөөсөө тэр би бас сүлжсэн хэлсэн.
одоо би хинч байж болно. Гэхдээ одоо энд байгаа хүмүүс ер нь бүгд MCS-тэй ажилтгч байж болно. Бүгд гомооч байж болно те. Нэрээ. Гэхдээ тэр бол оюурд нь ерөнхийсэд бидний татвараар залинждаг. Тэгсэн ярнэ мөнгө иддэг гэдэг фактаас ерөөсөө зөрөхгүй. Бүгд гомо гэсэн чи би амар эмзэглэж. Насаараа гомо гэж дуудуулсан. Ах нь арай гэсэн юмнаас чи салж. Их нэртэй зогнуулсан байдаг. Тэгсэн чи яг тэр зэдэг тэр яг трама нүдл. Бүгд гомо байж болно гэшээ. Яг нүүдэл чи яг тэр хэсгийг таслаж тавьгаал. Гэхдээ яг гоо тэгэл таслалтай хөлтэй юм л байж болно. Бүгд гомо. Энэ хүмүүс бүгд гомо гэсэн харж байгаа үстэй. Хийсгэлээ. Гэхдээ зүгээр хинэ улмаатар би бол ингэж хэлмээр байна. Хүний хамгийн эмзэг цэгэр нь оролдоно. Одоо тэд нар эмзэглдэггүй цэгэр нь оролдоод яах юм бэ тийм үстэй. Жишээ эмзэглэхгүй байгаа юм чи. Хамгийн эмзэглдэг цэгэр нь л оролдоно. Тийм учраас тэрэн дээр айгуу сайн юутаагаараа тэгээд аль болох тийм эмзэглдэг цэггүй л болж иж ер нь яг энэ улс төрийн юм өгөл хиймээр юм лээ. Зүгээр л гүтгэн ерөөсөө аргумент дэрж ерөөсөө таахгүй. Наа чи гомоо л гэж. Үгүй ээ энэ чи би тэр хоёр гурван одоо яг ингэ хэлчихэнгүүд намайг донжиж чадахгүй болж байгаа. Наад чин гурван ихнэрээс салсан болсон. Үгүй гурав хүнтэйгээ сууж штэ би ч одоо тэгэхээр чи одоо арайч тийм гомоо байна гэж байхгүй л. Гэхдээ тэрэнд нэг эмзэглдэггүй байхгүй би болно. Яг. Намайг хамгийн их гомоо гэж хэлсэн нэвтрүүл ингээ улаан бал нэвтрүүлэхд орохгүй юу би. Пүү тэр дооноо хэдэн мянгаараа зүгээр гомоо гэдэг. Даач хэдэн мянга байсан чи өстой эмзэглэх сэдв биш учраас тэрэн дээр. Тэгээд нөгөө харьцангуй бид хэд нөгөө нэг залуу учраас янз бүрийн намтрын хар түүх багтаал байна л да. Бас ухъя гээд те. Ер нь нөгөө нэг янз бүрийн одоо 9 шидийн хамаарал те 9 шидийн асуудлууд үүсч амжаагүй болохоор бас ухаад гэсэн баг байх шүү. Яг үнэ те. Тэр бол үнэ шүү. Тэгээд хамгийн анх би зүгээр би бүр нэг юм дээр амар үнэхээр шоконд орсон байхгүй. Тэр хөтөлбөр гаргана гэж би бүр үнэхээр бүр хизээч миний санаанд толгойд буухчгүй юм бил. Ямар хөтөлбөртэй ч гэсэн байгаа юм. Би ч өөрөө ивент хийдэг юм шүү дээ. Би ч олон жил ивент хийсэн. Би оюутлогоо ивент хийсэн те. Дараа нь тусдаа ивент компани байгуулад явсан. Одоо ч би ивентүүдийг хийсээр байна те. Тэгэхээр би хизээч хөтөлбөртэй ч гэсэн гэж ерөөсө толгойд бодож байгаа. Ер нь яг юу байсан те. Одоо нөгөө нэг мэдээж яг ингээд одоо байгаа засгийн газартай холбоотой асар олон стресстэй юм сегментүүд байгаа. За татвартай холбоотойгоор бизнес хэрэглэгчдэр нэг стресс те. За залуучууд дээр нэг өөр стресс. За нөгөө төцний гişнэр дээр нэг өөр стресс гэдэг. Тэгэнгүүт тэр хүмүүс яг ингээд бөөндөө нэг цагт ирчүүл яг ингээд за миний асуудлыг ярихгүй байгаа юм байна гэж явчих ч юм уу те. Эсвэл надтай хамааралгүй болоод байгаа юм байна гэж явчих эрсдэл байгаа. Тэгэнгүүт тэрийг яг ингээд сегментчлээд тухайлсан активитинууд үүсгээд эхлэнгүүт татварын имийг те яг тэр цагт ярих юм ба штэ. Би тэн дээр нь очиж л доо гэдэг ийм сегментлсэн илүү юм процесс гаргасан шийдэл юм. Ер нь хүмүүс хүлээдэг болчтой юм лээ. Өнөөдөр юу байна гэж хардаг болчтой ч юм уу. 7 өдрийн мэдээний хөтөлбөр авдаг шиг те. Жагсаалыг зуршил болгоо те. Гэтэ одоо энэ нөхдөд чинь огцрохгүй гэд одоо би бүр нэг ямиг бүр гайхаад байна. Одоо баг энэ албан тушаалдаа ингээд донд нэгдэг чи яг жинхнээсээ байд юм биш үү? Энэ бол яг эрх мэдэлтэй. Сар дутуугийн комплексийн илэрл байгаа хэрэг. Тэгээ Eric Fromm яриад байдаг бусдыг өөрөөсөө хамаатай байлгаж байгаагасаа таашаал аваад байгаа хэрэг. Хэр зэрэг хүн миний эрх мэдэлд байгаа гэдгээсээ ханамж аваад байгаа сэтгэл зүйн хувьд те. Нөгөө талаасаа би эрх мэдэлтэй хүмүүсийн хамааралд байна гэдгээсээ таашаал авдаг хүмүүс байна те. Бүр нөгөө талаасаа. Яг энэ дээр яг нэг юм бодохтой зүгээр ингээд зур ямар олиг байгаал төрд орж ивдэ гэж баг хэлмээр ч юм шиг санагдав. Яа тэгэхээр ингээд өөр нэг хийж чаддаг юм ингээ байхгүй. За нэг өөр одоо юу гэдэг юм бусдыг байлдан дагуулгач гэдэг юм эсвэл одоо юу гэдэг хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэдэг юм одоо юу гэдэг те ингээд юм гуйгынхаа нэг амьдралдаа одоо мөрдөж явдаг юм таашаал гоё юм хайртай дуртай одоо мөрөөдөл зориг юу идтэй нэг тийм байхгүй. Тэгээд яг тийм хүмүүс л би зүгээр ер нь зүгээр даргын асуудлыг ямар нэг юм дарга гэдэг нэг юм дээр л очихгүй бол хэвээр ингээд
готроо шагаад тийм ингээд. Тийм хүмүүс олон байх шүү дээ. Бизнес хийдэг байсан ах ихч нар хүртэл тэгэл олон улсын бизнесийн амбиц нь фейлдэл төрлөө шаачиж байгаа юм л гэж байна. Тэр ч яа. Тэг хүн дарга байж болно шүү дээ, тий. Нөгөө ихлэд байна шүү. Одоо бид гишүүн болж болно, дарга болж болно, ямар нэгэн албан тушаалд очиж болно. Зүгээр тэрийг ёс зүйтэй моралтай хэрэгжүүлээч. Ил тод одоо нээлттэй засаглалыг хэрэгжүүлээч л гэдэг уул нэг юм амир энгийн одоо шаардлага байгаа боловч зүгээр л нэг хүний моралгүй ёс зүйгүй үйлдэлс болж бүх юм ингэж гангаж байгаа юм шиг тий бүх юм энэний ард ингэ нуугдастай байсан шүү гэдгийг зүр илчлээд өгч байгаа юм шиг л юм болж байгаа. Тэрс бид нар бол одоо юу гэдэг чинь мэрэгжлийн өчтөр хин тэрийг ярьжсэн би. Бид бас суугаа юм ярьжсэн. Хүн ингэж барилгачин байлаач гээд одоо би жишээ сэтгэл судлаач байлаа гээд инженерч байд юм бүгд ёс зүйн юм баримтлагдаг дүрмүүдтэй тий ёс зүй гэж хүнд юм байдаг. Гэтэл улс төрч хүн ч юм уу тэр засаглалт байгаа хүмүүс бол энэ бүх ёс зүйн орой дээр нь байх хэрэгтэй гэдэг ч тэр нэг мэн ярьжсэн. Тэрийг сонсоод бол тийш зүгээр л амар энгийн юм хүсэж байгаа яг л мэрэгжлийнхнаасаа хүсдэг шиг зүйл ч юм уу. Тэгээд энийг жоохон томруулсан л хувилбараар л харагдаж байна. Та бүхний нөгөө энгийн гэж бодож байгаа зүйл чинь тэр хүмүүсийн үед ийм баг хизээч хуршгүй оргил шиг тийм зүйл шүү дээ. Бүр ингээд зүгээр л эсвэл зүгээр яг мэдхийн дээр жагсах мөнгөгүй хэрнээ ингэж жагсах боломжгүй гэдэг сэтгэлгээ харж илээ өөрөөс. Одоо жишээ нь өчигдөр гангаа хөгжмөгийн контент гэдэг маа найз ирж байгаа байхгүй те. Тэгээд өөр нэг DJ найзтай хамт. Тэгээ ингээл ирж хахад тэнд ингээ creative direction амар сайтай те. Зүгээр л гэртээ байсан жаазан дээр үгнүүд цаагаад бичгийн цаасан дээр хөвлүүлж авчраад хажууд нь DJ тоглож байхад гой уцалж ирээл бүжиглээл тэр үед нь дундуур нь оёк хийсэн үгийг нэг шигтгэл амар сайн хвчлөөний дуунууд болол тавьчихж байгаа байхгүй. Байсан бүх юм үнэгүй те. Ямар ч нэмэлт зардал гарахгүй. Ажлаа тараад ирчихэж байгаа. Тийм хуучин чимдаанаа барьж ирээ. Хуучин жижиг хэвс. Тэгэл тэр жагсаалын яг тэр ингээл ивент дээрээс ямар их мөнгө зарж байна те. Ямар их хүн хүч вэ те. MCS ч та мөнгийг хатал нөгчөө гэж солиороод байгаа байхгүй. Тэгвэл тэр хүмүүсийн хувьд тийм байх нь өөрөө боломжгүй байгаад байна. Жагсаал дээр тэгэх нь боломжгүй те. Жагсаал дээр хөтөлбөр гаргая гэж сэтгэх нь боломжгүй ч юм. Гэхдээ нөгөө талаасаа бас оюут нэрхийсэд гэдэг хүнд хандаж хэлмээр байгаа энийг юм байгаа юм болохоор үнэхээр их оронч юм бол үнэхээр их орондоо хайртай юм бол тий. Гэхдээ жинхнээсээ сайхан ирээдүй бий болгох гээд байгаа юм бол одоо таны хийж чадах хамгийн сайн мега төсөл бол огцрох хөрөгдлөө зурах. Ер нь бол. Яагаад тэгэхээр одоо энэ одоо жишээлх юм бол шудраг бустай тэмцэж чаддаг юм тий магадгүй хариуцлага таасч чаддаг юм. Наадаг гэж. Бол тэгээд хариуцлага таасч чаддаг юм тий. Юу гэдгийг хэрвээ хин нэгэн магадгүй хулгайлсан байх магадлалтай байх юм бол эхлээ ёс зүйн хариуцлага хүлээж өөрөө огцроод ардаас нь шалгуулдаг юм а гэдэг соёл Монголд тохиолөвшөгч нь 1000 мега төслөөс тий 1000 том одоо хөдөлгөгч исэн уурхай өөр юу гэдгийг нефтийн үйлдвэр усан цахилгаан станц төмөр замаас илүү хүчтэй Монголын ардчлалт, Монголын ирээдүйд чөлөө зах зээлийн эдийн засагт хэрэгтэй үйлдэл шүү гэж хэлмээр байна. Тэг үнэхээр хайртай бол одоо огцроод өгчхөө гэж хэлмээр. Үгүй тэгээд нөгөө мега төслүүд гээд яриад амар одоо яг мега төсөл гэдэг чинь одоо яг коммунизм гэдэг шиг юм болчихж байгаа байхгүй. Очи коммунизмын эсрэг байна гэж хүмүүсийг барьж яваад алаал шорон моронд хийдэг байсан шүү дээ. Одоо ч ерөөс чи мега төслийн эсрэг байна гэдэг ингээд тэгээд нөгөө яг коммунизмын ингээд задлаад үзэнгүүт нэг юм үлгэрийн юм байдаг байсан шүү дээ. Одоо хүн болгон үнгүй хоол мол аваал те. Мега төслүүд нь яг тийм үлгэрийн зав. Ган татлагдгүй. Нүхэн гарц. Дандаа юм гачиг юм. Одоо нефтийн үйлдвэр гэж яриад байгаа шүү дээ. Фейл. Үнэхээр фейл шүү манайхаа. Бүр ингээд очоод зүгээр очоод хүмүүс аялал хийж үзээсэй гэж бодод. Хоолоо тавиулж байгаа. Тэгээ хоолоогоо тавиулчаад дараа нь хаана үйлдвэрээ бариха шийдэг байгаа шүү дээ. Та нар тэгээ боддоо бүхэл бүтэн хідэн тэр мөр хоолоо тавиулсан мөртлөө тэр хоолоо тавигдсан зав. Тэгэд хоолоогоо хаашаа холбохоо мэдэхгүй хоолоо тавиулсан байв. Яах вэ? 27 лол нэ гэдэг үгүй. Харин ийм төсөл. Ийм л юм. Энийга мега гэж хэлээд яг коммунизм шиг байгаа шүү дээ. Коммунизм гэдэг нэг ийм лалрын хизээч хүрхэн мэддэхгүй ийм утоп юм тавьчингуудаа ган татлагад гүүр Монголд яг ямар хэрэгтэй. Тэр нүхэн гарц. Үгүй энэ богдуулыг нөхлөх гээд байгаа. 10 эдхэн километр те 20 км яваад ингээд хойроод орчих юмыг заавал тэгж хідэн их найд дээр нүхэлж яг яах гээд. Тэ? Энд ч яг ямар эдийн засгийн үүрэг шиг ямар эрүүл сарвал ухаан байгаа юм бэ гэж асуумаар байгаа байхгүй.
Тэ коммунизмтэй хүн болгон үнгүй хоол идлээ. Тэгээ яах гээд байгаа. Тэгээ коммунизм чи тийм биш шүү дээ. Юу л юуныхаа хэрээр ажиллаж хэрэглээнийхаа хэрээр аавна гэд. Ийм юмыг мега төсөлгөнгүүтэй. Би бол зүгээр тэгж бодлоо. Энэ мега төсөл гэдэг бол мега хулгаал юм. Хэрвээ үнэхээр мега төсөлсэн бол тэр чинь ингээд оюун эрдэнэ байсан байгаагүй явуулж штэ. Энэ тэгээд одоо 14 мега төсөл бас нэг юм идеализм биш байгаа байхгүй. Тэ нэг юм идеалд үнэнч байгаад ч юм уу те. Нэг айдианд үнэнч байгаа юм биш. Цэвэр юм ашиг сонирхолд үнэнч байгаа байдал. Одоо тэр сөрөг чагсаал дээр зэрэг явж байгаа улсын хурал таар гэж орилж байгаа Отгонбаатарын илтгэлийг ингээд лайвынхан дундаас над руу таслаад хүн явуулахыг сонссон чинь хүн бүрд 80 сая төгрөг энэ баялагын юу ингээ бүртчих юм бол те баялагаатаа бидэнд эрдэн болчих юм бол энэ төслүүд ингээ хэрэгжих юм бол хүн бүр зүгээр байж байгаа жил болгон 80 сая төгрөг авдаг болно. Цэвэр юм хүмүүсийн ашиг сонирхол дээр нэгдсэн тэгэд хүмүүсийн зүгээр байж байгаад мөнгө авах тэр хүслийг л тижээж байгаа тийм юм байна таахгүй. Ерөөсөө ямар ч айдиа байхгүй. Ямар ч тэгээд хамгийн амар нь санаанд үнж байгаа юм юу ч байна. Хоорондоо зодтолдгийг яасээс ойлгохгүй. Та хэд маань ингээ уг нь би ч уг нь та хэдтэй зодтолт юм болов гэсэн чи сүүлд хоорондоо зодтолтой. Юу ямар амар гар мар нь хурдээ явж хоорондоо хөгшин хүмүүс л дээ зодтолтод байгаа хүмүүс нь яасан. Үгүй яасан бэ гэсэн чи цалингаас болоод Монгол юм олсон цалингаас нь бас завчаа мавчаал явсан юм шиг байгаа. Бас нэг дээр мөнгө тараадаг нөхөр л бас нэг талын гусаа хийсэн ч нөгөөдөө авэж л гусч байгаа. Тэр нэр өгдөг. Одоо энэ засгийн газар хийж байгаа хамгийн том нүгэл болно шүү дээ, тэ. Гадны хөрөнгө оруулалтуудыг зарцаах ч юм уу биш, тэ. Хамгийн том хөрөнгө оруулалт бол одоо яг эд ажил хөдөлмөрийн насны залуучуудыг итгэх итгэлийг алдаад охин ерөөхдөө нэг 25-аас 35 жил яг ажил хийж хөдөлмөрлөж үр шимээ гаргах тэр нас байгаа шүү дээ. Тэр насаа Монгол залуучууд Монголд өнгөрөхийг ер нь хүсгээ болчлоо. Тэгээд яг энэ залуучууд ингээ гарч яваад гадны одоо ч улсад хийж бүтээгээд эхлэхгүй чадахгүй юм байхгүй. Очоод тэнцээ өөрөөсөө салбарт мандаалал явчих би бол чадна гэж итгэдэг. Тэгвэл энэ залуучууд гарчих юм бол тэгчиж байгаа ер нь огноороо. Тэгвэл энэ ч ер нь нэг хин үлдээд хин одоо жишээ нь ер нь татвар төлж те хин ер нь энэ улс ингээд цаашаа гол хөдөлмөрийн хүчин хин дээр явах гэдэг асар том асуулт үлдчихэд байгаа юм. Энэ нь бол миний бүр хамгийн эмзэглээд байгаа том. Би сая өнгөрсөн 7 хоногт Talent Summit гэдэг нэг мөтлөө 25 гээд. За тэгээд тэнцээ бол ер нь бол ажил олгогч ажилтаа хоёрыг хооронд холбд юм. За ажил олгогчд нь ирсэн байна. Ажил олгохоор ирж байгаа хүмүүс нь маш зөв. Үнэхээр цөөхөн байна. Тэгээд тэнцээ хүмүүс одоо ингээ нөгөө ажил жуулчдаг хүмүүс болон одоо ажил олгодог хүмүүс ингээд гарч ирээд ярьж байгаа хооронд бүр 5 6 одоо давтсан санаа шүү. Ерөөсөө нэг хүнтэй яриад ажилд оруулаад удахгүй гадаг шавчиж. Эсвэл нэг хүнийг ажил жуучлана гэж ярьсан биш уучлаараа манайх гэр бүлээр явах болчихсон. Энэ санаа баг 5 6 давтагдлаа. Тэгээ энэ бол үнэхээр Монголын өнөөдрийн бүр хамгийн том айх аюул болсон. Эмгэн л болж байгаа. За өнгөрсөн 7 хоногт болж байгаа шүү дээ. Өмнө нь хүмүүс ажлын ярилцлаганд авдаг байсан бол одоо эсэргээр ажил олох гэж байгаа хүн ажилчиндаа ярилцлаганд ордог болсон гэж байгаа. Тэр хүний ямар чадвар мадвартай нь одоо хин ч хамаагүй зөв хүн зогсож явах л чухал болчиход байгаа. Компани нөрөө халагддаг болц тээ. Ер нь гэхдээ брэнд дрейний асуудал, техник шахалтын асуудал чинь яг түрүүний хэлж байгаагаар хамгийн том бүрэн оруулалтаа зүгээр шууд гадаг шаварсан. Тэр хүмүүсийг чинь бэлдэх гэж энд төсвөөс мөнгө зарж байгаа шүү дээ. 12 жил өнгөө сургууль сурчиж байгаа. Тэ? Гаргаж ирээд энд ингээд Монгол хүмүүсийн барьсан заман дээр алхаад тэ Монгол хүмүүсийн барьсан барилга дотор хоолоо идэ тэ. Ингээд цэвэр ингээд эрүүл мэндийн үйлчилгээ юу гэдэг тэ. Их сургууль сурахтаа ядаж нэг 4 жил Монгол хүмүүсийн мөнгөөр татаас өгж хямд зардалтай болгодог их сургуульд хямдхан төлбөрөөр сурчиж байгаа. Тэгэл нэг хэдэн жил ажил хийгээд англи хэлтэй бэлдэнгүүтээ гараа авчих. Баяа англи хэлтэй бэлдсэн бэлдээгүй гар ажиллая гэж чамаагүй гараа авчих. Тэгээд хамгийн гол таалант гэж хэлээд байгаа шүү дээ. Таалант сан мэт. Тэр чинь бол зүгээр яг ажиллаж байгаа энгийн ажилтан биш. Бүр юм таалантын дутагдлалд орж байгаа хамгийн чухал. Бүр юм хаанч амьдрах чадвартай, хаанч хөлөө олоод манлайлчих боломжтой яг таалантууд буюу өндөр ур чадвартай ажилтнууд. Мэргэжилтнүүд. Тэд нар байхгүй болж байгаа учраас ямар ч мега төсөл явахгүй. Хүний нөөц нь байхгүй. Тэр чинь мэддэг хүн байхгүй. Инженер байхгүй. Судлаач нь байхгүй. Би Австралид явж байгаад маш сони юмтай таарсан. Бүтэн хилцээр төмөр хийж. Монголд одоо тэр газрын хэлээд байхгүй. Монголд нэлийн том даатгалын компани нэг бүтэн хилцсэн. Хилцийн дарагтайгаа хилцээр бөөнөрөө
Австралид төмөр хийж байгаа 10 хэдэн залуучууд. Юу хийж байгаа гэдгсэн чинь ингээд бид нар ингээд бөөнөрөө ирээд эн чинь нэг баригаад болоод ажиллаж байгаа. Тэгээ бид нар бол бүгдээрээ санхүү төгссөн, санхүүгийн мэдлэгтэй дандаа их сургууль төгссөн. Хамгийн аимшигтай хэсэг нь юу гэж энэ цаг хугацаа. Маш их цаг хугацаа алдчихж байгаа монголчууд. Энэ хүнийг 10 хэдэн жил өсгөөд ингээд ажлын гараанд хүргэнэ гэдэг чинь 10 хэдэн жил байхгүй. Энэ цаг хугацааг бид нар хизээч нөхч чадахгүй. Энэ бол хамгийн амар юм. Одоогийн энэ оюун эрдэнэ хийгээд байгаа 6 жилийн туршдаа энэ хүмүүсээ тогтоож чадсангүй шүү дээ. Тэг яагаад юу хийцэн гэд ингээд байгаад. Өөрөөсөө Монгол муухай Монгол хулгайчдаар дөрөв Монгол заваа тэмцдэг залуучууд нь бүгд МСС-ийнх тэ хятадууд гомонор хожаанар гэд тэгээд энд ямар ч ирээдүй байхгүй бүх улс төрийн акцууд нь жүжиг тэгээд хулгайчийн ардаа зөвхөн хулгайчлал гарна энэ оронд ирээдүйгүй гэдэг мессежийг 6 жил тэг 15 давхраас нүдчгэр чин хэн яаж үлдээ гэж бодох юм тий. Тэгээ одоо ингээд юу штэ нэг хорлонтой юм ингэж байгаа. Нэг хүн ингээд за гадагшаа бүрмэсээ явахаар болчихсон сурахаар боллоо ч юм ажиллахаар боллоо ингээд тэглээ гэхэд энэ юм чинь нэг юм ард нь үлдчихэж байгаа нөлөөнд яг нэг явж байгаа хүний нөлөө ардаа нэг 10 хүнд бол нөлөөлнө. Одоо чинь яг нөө эд зал би чинь хөгшин царайтай л болохоос 22 таа байхгүй. Яг нөө 22 хүрлээс 32 өдөр. Тэгээд нэг далар юм юу гэхээр тэр чи за эхлээд ингэн заяа. За би яг өөр дөрөв жишээ авахад ингээд миний одоо хамаг нийлдэг байсан ингээд гайгүй найзууд ч юм уу эсвэл ингээд яриа хөрөө нийлдэг үеэлүүд ч гэдэг юм уу те бүгдээрээ ингээд гадагшаа яваад өгсөн. За ингээд Америк руу ч гэдэг Герман руу ч гэдэг Солонгос руу ч гэдэг юм ингээд яваад. Бараг жил нутгаас ихээд үлдчихэж. Тэгээ би одоо бараг нэг ганцаараа үлдээд байгаа машин те ингээд нэг л тийм сонин шүү дээ нэг тийм сонин өнчин ботох шиг мэдрэмж аваа заяа. Нэгдүгээр. За хоёрдугаарт болохоор яг тэр хүмүүнийг чинь ингээд дараагийнх нь одоо шахалт үзүүлдэг хүмүүс нь хэм бэ гэхээр эцэгчүүд ба. Эцэгчүүд ингэж за үеийнхэн чинь бүгд явчлаа. Энэ бас ирээдүй алгаа чи одоо эртгэн гадагшаа гарч одоо амьдрал хавгаа бодоо. Тэгээд иймэрхүү юмуд ингэ явж байгаа. Тэгээд дээрэс нь мэдээж одоо юу гэдэг Монголд одоо юу гэдэг ажил төрөл цалин одоо юу гэдэг эсрэг шидийн нэг далааны хүрээний бузрыг уудалбал далаа гэдэг байгаа шүү дээ. Ийм бүхнүүд чинь ингэ нийлээд тэгээд дээрэс нь угаасаа боловсрал гэдээ ярих юм бол угаасаа нэг тийм угаасаа их хоронч гэх юм уу тиймэрхүү юм жоохон ингэ бүдгэрсэн цаг үе дээр таарад гадны соёлын нөлөө ийм тийм байгаа үе дээр энэ чинь тийм заваа яг ингээд нэг бистаас бодлогоор явуулаад байна уу цаанаас яг хүний зохиолоор шаагаад байна уу эсвэл яг юу болоод байна би асуулт сайн ойлгохгүй. Би нэг асуудлаас дуудъя гэж бодоод байна. Одоо би яг өөрөө технологийн салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа хүн. Илүү инновац яаж шинэ бүтээл санаа гаргах уу? Илүү шийдэл дээр яаж бүтээлч байдлыг анхаарах уу гэдгийг бодолцдог гэсэн. Тэгэнгүүт одоо жишээ нь та Silicon Valley ч юм уу те Солонгосын sandbox төвүүдийг бодох юм бол урд хийж байгаа зүйлээсээ өөр сатаарах юмгүй газруудад инновац гардаг. Урд хийж байгаа юмргоо төвлөрөөд нийгэм соёлын асуудал багтай хийж байгаа зүйлийнхэн дараачийн юмдаа стрессдэг тийм орчнуудад энэ том технологийн компаниуд илүү хөгжиж бойжиж шин санаад нь гарч явдаг гэсэн. Тэгэнгүүт яг адилхан салбарт явж байгаа Монголоос төрж байгаа нэг стартап, гадаадын нэг стартап хоёр адилхан ур чадвартай адилхан өрсөлдөлөө гэхэд Монголд байгаа стартап нь өрсөлдөх чадамжийн хамгийн том юу нь юу гэхээр төвлөрөх боломж байхгүй. Ерөөсөө ингээ өдөр тутамдаа нийгмийн асуудал, соёлын асуудлаар явсаар хагаад төвлөрөөд нэг аштаах юм гараасаа гаргач чадахгүй ингээд бүр нервцээр дуусчаад байгаа. Энэ бол бүр ингээд Монголд ийм төвлөрж шинэ бүтээл инновац гарах юм бүр хамгийн том төв гэж би бол бодож байна. Тэгэл 3 хоног жагсаал ерхийлэгч нь унчиж шүү дээ. Харин тийм. Sandbox-д оронд. Скорингийн охин ирсэн. Скорингийн охин ирсэн мэсэн шүү дээ. Ээж нь өвдөг. Тэг цагийн ажил хийдэг гэд. Зүгээр одоо ингийн амьдрал дээр жишээ авахд бол тэр байгаа байхгүй юу? Бидний нөгөө нэг мөнгөтэй юм байна, ийм олон хоног жагсаж чадчихна мадчихна гэдэг байгаа биш шалтгаан зүгээр юу ч бодчих. Бид нар мөнгөтэй хийхгүй юу? Бид нар уусаа мөнгөтэй болох гэж ажиллаж байгаа, татвараа өгж байгаа, ажил хийж байгаа, хувц сунраа авж байгаа өөрсдөө мөнгөтэй байж тээ. Илүү тутуу юм гаргадаг. Одоо пивнийхаа мөнгнөөс хумслаад таксины зөөх мөнгө рүүгээ л өгж байгаа л ийм өчтөр жишээ нь бид нар бөөнөрөө сууж агаад за одоо арайч таксины мөнгө гаргаж юм зөөх чадахгүй нэ. Нэг зөөгөөдсөн л хөрхөө өөрөөсөө гаргаадсан. Одоо мань мөнгөгүй боллоо гэдэг өчтөр бид нар нэг 10-20 мянган төгрөг фонтны мөнгөтэй болж байгаа байхгүй 10 хэдүүлээ. Тэгээд бид нар бол ийм дунд ч юм уу дунджаас доош дээш ч юм уу мэдгүй ингээд нэг юм дунджаас бол нэг холборхооргүй хүмүүс болцсон. Огт мөнгөгүй бол биш те. Огт мөнгөгүй биш. Тэгтээ мөнгөтэй ерөөсө хангалттай мөнгөтэй бол байж чадахгүй нэг хадгаламжаа олигтой болгочхоор бол биш үү. За тэгэнгүүт юу болж байгаа вэ гэхээр бид нар өөр юмд анхаарч чадхаар байгаа байхгүй юу? Энэ хогийн юмнаас гарыг гэдэг ийм сэтгхүүнд бид нар арай ингээд нэг юм өөр юмд анхаарч чадхаар тий одоо саяны энэ хүмүүс инновацд анхаарахаар ч юм уу тий. Гэтэл
тэр одоо 9 дугаар ангийн хүүхэд бол бүр зорин нэг цаг суухаар ирээд үгээ хэлчихэд яваад ээжигээ асархаар л явж байгаа байхгүй. Гэтэл тэр анхдагч хэрэгцэн хангагдаагүй эсвэл ээж аав нь гэр бүлээс нь хүн өвдөж хавцсан байвал хин яаж өөр юмд анхаарах юм бэ? Хин яаж бидэртээ угаасаа ингэ зогсоод байж хав те. Бид нар бол нэгэн зарим нь ээж аавгаа өөр нэгэндээ даатгцсан ч юм уу, дүү мүү эсвэл бүр гэр бүлээсээ жоохон аль хэдийн бие дагаад явцсан ч юм уу, эсвэл одоо юу гэдэг чинь те хүүхдтэй бол тэрийг харах хүнтэй итгэл явуулж байгаа хүмүүстэй учраас тийм юм бодох орон зайтай байгаад байгаа байхгүй. Тэрнээс иш бол бас л ард амар хэцүүсэн бол уртгаа яа гэж ижил юун чагсаал хийхэг үндэ тийм л бас. Бид нар тэр хүмүүсийг л бас үгийг хэлүүлчмээр байна шүү дээ тий. Тийм л орон зайг гаргаж. Надад бас нэг юм харагдаад байгаа. Нөгөө эсрэг талын технологи бас харагдаж байна. Яг нэгдүгээр хувааж байна. Нөгөө divide and rule гэдэг тий. Хуваагаад захирагддаг шиг нийгмийг олон талцуулж хуваах нь хүмүүст аюул ашигтай байна. Нэгдүгээр хоёрдугаар айц давтуулж байгаа хүмүүсийг айцсаар захирах гэж оролдож байна. Одоо янз бүрийн айцуд явуулж тий. Одоо ингээ нэг юмны засаглалд орох гээд байна. За яавал ингээ зодуулах юм байна тий. За ингээ өвчрүүлүүлэх юм байна ч гэдэг ингээ нөгөө айц болон хуваагаад захирах гэдэг ийм хоёр тактикийг аюул сайн хэрэгжүүлээд байгаа юм шиг зүгээр надад харагдаад байгаа байхгүй. Одоо нөгөө талаа хэдүүлээ бас шинжилж үзье л дээ тийм үстэй. Би сая дөнгөж сая яг энэ подкастын өмнө Amnesty Office дээр бүр юм 80-аад онд юу одоо шог зураг зурж исэн, хүний эрхийн төлөө тэмцэж исэн, тэгээ олон олоосын шагнал магнал хүртсэн 10 хэдэн үзэгчлэн гаргацсан. Одоо шог зураг цогтой өргөн багш нь гэ 84 настай. Надаас 60 ах тэмцэгчтэй болцож байгаа байхгүй. Тэгээл тэгж яхад тэр үед бол угаасаа шууд дарга нарыг муулах юм бол шорон устрын зөвлөлөөр орно. Устрын зөвлөл дээр орохдоо чи нэг ч үг дуурж болохгүй шүү. Зөвхөн заал гэдэгаарэ гэж л те. Юу гэдгийг шууд бодит айцууд байсан. Бүр бодит те. Тэр нь бас ойлгомжтой ийм inevitable буюу зайлах боломжгүй үр дүн байсан баг. Тэгэнгүүт тэр үед хүмүүс тэмцэж болоод байсан те. Тэр үед жишээлх юм бол дарга нар болоод энгийн иргэд хоорондын амьдрал нь амар холтцсон байсан болохоор энгийн иргэдийн амьдралыг жоохон оруулаад шог зураг зурчингууд дарга нар нь тэртээ ойлгодог байсан болохоор өөрсдийг нь муулаад байгааг мэддэг байсан гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо бид нар амар лакшри дунд байгаа. Бид нарт айх ямар ч шалтгаан байхгүй. Бид нар илүү хүчтэй тий. Адаглаад үндсэн үйлаараа засгийн ирэх ард түмний мэдлэлт байна гэдэг тий. Хүмүүлэг иргэний арчсан нэгнийг цогцлон бүтгэж байгаа юм үндсүүлэлтэй оронд байгаа. Тэгээд бид нар айх юм бол тэр хүмүүсийн хийж исэн тэмцэл, тэр хүмүүсийн дуурж исэн байдал тий. Арчсан хувьсгалын үеэрч явж исэн хүмүүсийн тэмцэл тий. Бүх юм ямар ч утгагүй санагд. Факт би юуны төлөө амьдсан. Нэрээ баг хүмээр санагдсан зү. Бид нар нөгөө аваргуудын нуруунд дээр зогсож гэмээр холыг харж чаддаг гэдэг шиг тэр хүмүүсийн ингээд тэмцэжсэн тэмцлийг бодох юм бол тэр хүмүүсийн туулсан айцыг бодох юм бол манус дээр ирж байгаа дарамт нэг ма сошиалын коммент момент бол эсвэл нэг имээ орж ирж өвдөхгүй зохих мөх бол те ямар ч гинтл учруулахгүй өшгөл юм шиг хоёр жилийн ял мал бол тийм үү. Нэрээ юу ч биш байхгүй. Юу ч биш. Тэгээд үнэхээр бид нарт айх бол ирэх байхгүй гэдгийг бол амар дахин хэлмээр болсон өнөөдөр. Хиний мөрөн дээр гიშгэж өнөөдрийг хүрлээ. Тэ. Өөрийнхөө мөрийг хинд өгөх гэж байгаа үлээ гэдэг бас үргэлж санаж явах хэрэгтэй юм шиг л санагд. Тэмцэгч нарын хувьд надад нэг үлгэр жишээ авмаар хүмүүс яг өөр монголчууд санагдсан. Бүхэл бүтэн өөр улсын дотор тэ коммунист бүтэн системийн эсрэг үндснийхээ эрх ашигын төлөө дуграад одоо тэр хүчин төгсгөө байгаа байхгүй ардсан хувьсгалынх нь одоо чинь үл санааны толгойлогч хүчин төгсгөө жишээ нь 20 хэдэн жил хоригдоод гарч ирээд тэгээ хүртэл үл санаагаа өргөжлүүлсээр байгаа Монголын тухай номын санжлуулдаг гэлүү дээ. Тэгэхээр одоо тэр нэг өмнөд Монгол гэдэг YouTube channel байгаа. Яг энэ тэнд гадаадад байгаа өөр монголчууд арчилсан үлстэй хүмүүс нь гэж подкаст хийдэг. Би тэрийг аягүй сонсдог байхгүй. Тэгээ тэр хүмүүс бүхэл бүтэн яг өөрийнхөө үндэсний нэг нам биш те. Бүр өөр үндэсний том коммунист гэдэг тэр том хиттийн засгийн газрын эсрэг дуурсаар байгаа нь би бүр ингээд бишрмээр гэх юм уу хөндлөмөр санагдсан шүү дээ. Ямар гоё юм байна ч. За ерөнхийдөө манай нэвтрүүлгийн маань хугацаа ер нь дуусах төгсөж байна. Тэгээд ямар ч үсэ ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгтээ дуусаагүй шүү зөө. Бид нэр дахиад нэг 10 минут байна зэ. Тэгээ энэ 10 минутанда яг хэлж чадаагүй санаануудаа базаад тэгээд ер нь яг хүмүүс бол ингээл харж л байгаа хэл та. Эднэр ингээд тэмцээ нөгөө оюун эрдэнэ огцроод яад юм бэл гэж бодож байгаа. Миний хувьд бол энэ амар чухал. Энэ хүмүүс солигддог байх ч амар чухал. Энэ хүмүүс өөрийн гэсэн эрх мэдлийн ийм системийг бий болгоцсон байгаа. Өөрийн гэсэн тоосгуудаа үрцэн энийг нураагаад
дараагийн хүн дахиж тоосго өрнө гэдэг чинь нөгөө эрх мэдэл чинь дахиад жижигэрж ийн гэсэн үг. Дахиад нөгөө нэг дарангууллаа явуулах хугацаа чинь холдож ийн гэсэн үг ээ. Тэгэхээр хүн солигдно гэдэг л амар чухал гэж би бодоод байгаа. Хамгийн эрүүл тогтолцоонуудын нэг л гэж. Ер нь эрх мэдэл байнга солигдож явах хэрэгтэй шүү дээ. Ямар ч үзэл санаатай ямар ч юу ч байсан те. Одоо жишээлбэл магадгүй улмаа ч юм уу би ч юм уу гарлаа гэд битүүр солигдож л байх хэрэгтэй. Хичнээн сайхан эрүүл юм ярьжсэн ч гэсэн эрх мэдэл дээр тэр хүн удгал юм бол тэр хүн тэгэл ялцрна. Одоо Монгол улсын ерөнхий сайд Усан намсрын оюун эрднийг огцрох шаардлага өгснөөс 15 дахь хоног буюу хагас сарж гисчихэж байгаа байхгүй. Маргааш энийг постлогдож явахдаа 16 өдөр болчихсон байна. Бид нэр 16 өдөр дотроо 13 ажлын өдөр баргалж гиссэн байгаа. 12 ч юм те. Тэгэнгүүт энэ ажлын өдөр гэдэг чинь бүгд цаг хугацаа, бүгд бидний цаад өөрсдийнхөө алдагдсан боломжийг өртөг бүх юм байгаа. Маш олон хүмүүс ч гисэж байгаа шүү дээ. Мянган гараад гисэж байгаа шүү дээ. Тэгээд энэ дугаас шаардлага өгөхгүй байгаа. Шаардлагад хариу өгөхгүй байгаа. Үндслүүдэд хариу өгөхгүй байгаа. Бидний шаардсан маш шингийн орлогоо нотлох гэдэг юм их хийхгүй байгаа. Тийм учраас ёс зүйн хариуцлага хүлээгээд огцрох ёстой. Бидний тавьж байгаа шаардлага хамгийн нэгдүгээр хувь хүнтэй хариуцлага тооцож байгаа. Хариуцлага байхгүй. Тэгээд тэр хувь нь Монгол улсын ерөнхий сайд бидний татврын мөнгөөр цалинждаг Монгол улсын парламентод болоод Монгол улсын бүх ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй тийм хүн. Тийм учраас бид нар дараагийн одоо шатууд руу шилжин. Гэхдээ манай тэмцэл ерөөсөө 50 байхаа болж зогсохгүй. Дараагийн шатууд руу шилжихдээ яаж шилжих вэ гэхлээр тэмцлийн өөр хэлбэрүүд рүү орж эхэлнэ. Нэмээд дээрээс нь бид нар өнөөдөр яг одоо энд ингээд намайг яриа байж хахад манай communication strategist мөнх Монгол улсын ерөнхийлөгч болоод Монгол улсын хурлын дарга Ухнагийн өрсөх болоод Амар Баясгалан гэдэг хоёр хүнд уулзах хүсэлт өргөдлөгж байгаа. За ингээд жагсагчдын төлөөлөлтөд жагсагч нартай уулзахдаа зүгээр уулзах одоо юу гэдгийг ордон руу оруулж ирж уулзах бишээ. Гарч ирээд уулзаа. Энэ жагсаж байгаа хүмүүстэй нүүр тулаад яг ямар учиртай байгаа юм бэ гэдэг уулзаа. Юм ярилцаа гэдэг тийм. Яагаад энэ хүмүүс рүү холбогдоод яагаад энэ хүмүүсээс шаардлага нэгж байгаа юм бэ гэхээр нэгдүгürt нэг нам. Одоо бүх эрх мэдэл нийтлэлд өвлөрсөн ба шүү дээ. Хоёрдугаарт энэ хүмүүст хариуцлага тооцох шаардлага хүргүүлэх эрх мэдлүүд нь байгаад байна. Ялангуяа улсын хурлын институт улсын хурлаараа ажиллаж ийж адаглаад өөрсдөө давхар хөдөлгаач юм уу биш юм уу гэдэг шалгалтандаа орж байгаа. Тэгээ энэ дээр бол дотор улс төр багцалж гин, саналаа багцалж гин, худалдаж авах орлогууд хийж гин, дарамтлж гин, тэ. Ингээд янз бүрийн юмнууд ховж бол сонсогдож гин. Гэхдээ энэ бүх юмд хариулт өгөх үүрэгтэй ёс зүйн хувьд, эрх зүйн хувьд заавал хариулт өгөх ёстой хүмүүс нь гарч ирээд дуграатгаач, гарч ирээд нэгдээтгэж, гар үсэг зураад бидний 6хан байгаа тэр одоо байлгатыг 32 болгоод дүүргээд хийчээ гэсэн шаардлагыг уус тавиад байгаа. Тэгээд тэрийг бас яг энэ подкастаар заавал ер нь хэлэх хэрэгтэй баг. Нөгөө юугаа ерөөсөө яриаггүй юм шиг санагдал. Одоо л яг чагсаалыг мэдж байгаа хүмүүс суугаад байгаа шүү дээ. Тэ зохиож байгаа ч юм уу, одоо зохион байгуулж байгаа эсвэл одоо өдөртсөн мэдээллийг харж байгаа юм хүн байгаад тэнгүүт нөгөө нэг оюун эрдэнэт хөргүүлсэн 3 шаардлагыг зүр хальт дурдуул яад юм бол гэж бодож. Тэгвэл хүмүүс огцруулаад тэгээ яах юм? Тэнгүүт зарим хүмүүсийн хариултууд нь огцруулаад өөр хүн орж дахиад огцруулна гэдэг. Огцруулаад орлогыг нотлуулна гээгүй мүү гэдэг байгаа байхгүй. Гэтэл энэ болгон чинь шат дараатай байгаа шүү гэдгийг нэг хальт тайлбарлах зүгээр байх гэж бодоод эргэлзээний тайлбар. Тэгэхээр чамд 3 уусаа шаардлага, өргөдгсөн шаардлага гэж тавьсан. Тэгээ бид нар гэхдээ хамгийн ихний шаардлагаа л эхлээ биелүүлмээр байна. Нөгөө хоёр бол дараагийн асуудал шүү. Хамгийн ихний шаардлага нь Монгол улсын ерөнхий сайд Усан намсрын оюун эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж өөрөө өргөдлөө өгөө. Эсвэл улсын хурлаар ороод энэ хүнээ огцруул. Ерөн гэхдээ энэ ерөөсөө хамтарсан засгийн асуудал том зургаараа биш. Хамтарсан засгийн асуудлынх нь бол дараагийн асуудал. Мэдээж тэр цаана нуугдж байгаа богшсон юм байгаа. Бид нар тэрнтэйсэн тэмцээд өргөдсөн шаардлагатай оролцсон байна. Гэхдээ нэг номерт бол Монгол улсын ерөнхий сайд Усан намсрын оюун эрдэнэ асуудал байна. Хоёрдугаарх нь болохоор тэрийг эхлээ шийдэж өгөөрэй. Хамгийн гол нь. Тэрнээс буцаагаад ингээд саналын томьёол хүлээн зөвшөөрж болохгүй томьёоллээ. Итгэл үзүүлэх тухай тий. Тэгээд буцаагаад ардын нам руу оруулж ирэхдээ чсэн ардын намын баг хурлаараа хамтарсан засгийг байлгах уугүй гэдэг дээр санал хураацсан байх чинь ч юм тий. Ингээд буцаагаад оюун эрдэнэс асуудлаа холдуулаад байгаа. Бид нар яг үндэ оюун эрдэнэ гэдэг хүнийг хүүхдийн цүнхээс гадна тэр хүний бүтээмжгүй ажилласан, тэр хүний ёс зүйг ашигласан, тэр хүнийг улсын хурал гэдэг институцаа хүндлээгүй, тэр хүнийг авилгал хээл ахвал авсан байх боломжтой хөрөнгө орлогоо нотолж чадахгүй байх тухай санал оруулж, санал гэхээс илүү шаардлага хүргүүлсэн. Тэр шаардлага биелүүлмээр байна. Хоёрдугаарт
Монгол улс үргэлжлүүлэн эрсдлийн засгийн газартай байхыг дэмжихгүй хэрвээ дараагийн ерөнхий сайд дахиад эрсдлийн засгийн газар байгуулах юм бол тэр эрсдлийн засгийн газар нь дахиад хулгайч, дахиад нийлээд мөнгө идэх зорилготой, дахиад өндөр төсвөртэй, дахиад юу гэдгийг мега хулгай хийж байгаа эрсдлийн засгийн газар байх юм бол бид нар дахиад тэмцэнэ гэдэг тэр шаардлага байгаа. Тэр бол гэхдээ дараагийн асуудал. Гуравдугаарт Монгол улс ямар нэгэн үндсэн хуулийн өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлтөд орохгүйгээр, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхгүйгээр буюу ер нь бол тойр утгаараа ерөнхийлөгч засаглалтай болохыг дэмжихгүй гэдэг л үндэслэл байна. Тэр бол яг нөгөө бүр судлаач нар л хүртэл ийм consciously орж ирж байгаа сэрэмж байгаа юм байлээ. Гэхдээ нэг юм айгүй амархан. Нэг дарангуулагчийг зогсоож чадж байгаа бол нэг дарангуулагчтай тэмцэж чаддгаа бол хоёр дахь дарангуулагчтай, гурав дахь дарангуулагчтай, дөрөв дахь дарангуулагчтай тэмцэж чад. Хоёрдугаарт бид нар анханасаа хин нэгэн өөр улс төрчдийн захиалгаар нийлүүлэлт хийгээгүй юм шүү. Бид нар органикаараа ямар нэгэн том тоглоомын нэг шатрын хүү болж энэ юусоо огцрох амархан гэдэг санаачлалыг гаргаагүй. Монголд огцрох амархан, тогтвортой огцруулах амархан нийгмийг бүтээхийн тулд залуучууд соёлтой тайван замаар үр дүнтэй жагсаж чаддаг соёлыг бий болгох, жагсаал цуглаан зохион байгуулах, залуучуудын лайфстайл болгох тэр үйлдэл, тийм зорилготой мувмент, кампанит ажил маш олон хүмүүсийн сэтгэл дээр босч байгаа төлбөргүй ч гэсэндээ хөтөлбөртэй жагсаалууд явж байгаа шүү гэдэг бас давхар хэлмээр. Нэм гурван шаардлага. За би бол яг нөгөө иргэдэд хандаж үг хэлмээр байна. Ер нь хүн ямар нэг зүйлийн хамааралд орохдоо тэр зүйлийг шүүмжилж чадхаа хөтөлбөлчдөг. Тэгэхээр залуучууд ч бай, дунд насныхан ч бай, ахив насныхан ч бай нэг зүйлийг анхаарах нь төрөөс хамааралтай байгаа тэр мөнгөний тэтгэвэр тэтгэмжүүдийг та өөрөө ухамсараараа хөдөлмөрөөрөө мөнгө олж эхэлж багасгаач. Та төрөөс одоо чинь сар болгон те нэлээд олон төрлийн тэтгэмж авдаг үедээ та хизээш тэр мөнгө өгч байгаа зүйлийг шүүмжилж дуурж годомд гарч чадахгүй. Тэгэхээр өөрийнхөө бодит хөдөлмөрт найдаж нэг шүн нойргүй хоноод ч болтугай те шүн одоо ч ажиллах цагаа 3-4 цагаар нэмээд ч болтугай яг өөрийнхөө бие даасан байдал тэр хувь чанараа мэдрээч. Хинээс ч юу ч гоохгүй амьдрах тэр индивидуалист хүний шинжийг та төлөвшүүлж ижил жинхэнэ ёсороо эрхчлөөг мэдэрнэ. Бусд үед бол эрхчлөө гэдэг хоосон үгээр үлднэ л гэж хэлмээр. Надад бас хэлмээр байгаа юм байна. Гэхдээ энэ бол нэг өөр одоо олон хүмүүст гэх юм уу олон залуучууд ч юм эсвэл энд юу болоод байгааг ойлгохгүй байгаа хүмүүс одоо ер нь бол нөгөө талдаа бас энд юу болоод байгааг ойлгохгүй янз бүрийн хууль эрх зүйн нэр томьёо мэдхгүй те одоо ерөнхийлөгч юм бэ ерөнхийсэд юу юм бэ гэж юм уу тэр хүмүүсийг ичих гэхээсээ илүү одоо уриалгах гэх юм уу те тийм юм хүссэн байхгүй юу вэ гэхээр бид нар бүх юмыг ойлгодог биш ээ чи энд юу болоод байгааг ойлгохгүй байгаа бол ганц удаа ирээ сонсоод үзье энэ одоо бүр эсэргүүцдэг ч юм уу би ийм талаар мэдмээргүй байна гэж одоо тэгж байгаа хүмүүст бол хэлэх үг ерөөсөй байхгүй гэдгийг л үргэлжилж байгаа. Ямар тач би энэ талаар нэг сонсчдаг ч юм уу энэ талаар юу болоод байгаа юм бол гэд сонсох хүсчлээ бол хүрээ дээр эсвэл асуу чатаар ч юм уу асуу одоо мэдхгүй байгаасаа хизээч бит ичээрээ чиний энэ мэдхийг хүсэж байгаа 1% одоо чанар хүртэл хамгийн гоё чанар шүү гэдгийг л хэлмээр байгаа. Тэгэхээр нээлттэй ярилцъя гэдэг байгаа, ирээд ойлгуулъя гэдэг байгаа. Чи эсрэг үзэлтэй болоод ч гараад явж болно. Гэхдээ энэ хамгийн гол нь хоорондоо ярилцдаг байж энэ юм ил тод явах гээд байгаа шүү гэдгийг л хэлмээр байгаа. Тэгээ энэ дээр нөгөө хамгийн гол бас нэг юм нь асар олон профессоруудын жагсаал дээр нэгтсэн байгаа. Тэгээ судлаач нар байгаа. Маш олон ингээд мэдлэгтэй яг боловсрал олгож байгаа сургалтууд явж байгаа. Иргэний нийгмийн зөндөө олон доктор, профессорууд тий судалгаа хийж байгаа хүмүүс хурж ирээд илтгэлүүд тавиад байгаа. Тийм болохоор энэ жагсаал давхар бас одоо улс төрийн боловсрал 101 гэдэг юм уу тий нэг юм 10 өдөр өдрийг эрчимжүүлсэн курс шиг байгаа шүү. Тийм учраас бас мэдхгүй бол нэрээ тэрнээсээ ичгүүгээр хурж ирээ сонсоорой гэж нэр тэр bootcamp шиг л. Яг хоёр нь бол улс төр ингэдэг тийм үү бохор заваан ч гэдэг юм ингээл амар хүмүүс ингээл амар complicated нэг юм мангасын үлгэр шиг юм зохиогоол хүмүүс тэрэнд нэтгээл талцаж хаваагдал хэрэлдээл байт юм шиг санагдав. Тэгээ би яг нэг амар сүртэй юм ярихгүй. Ер нь бол сонгуулаар одоо юу гэдэг за нэг 126 он томилоод за бид нар өөр ажил хийгээ завгүй байна. Та нар бидний одоо татврын мөнгөийг айтайхан шиг үрээд наанаа ингээд төрийн ажил явуулаад байж. Өнөөх олон толгой юм ярихгүй шүү дээ. Тэгээд одоо хийх ёстой ажил байгаа бол тэрийг хий. Тэнгүүд тэндээс чи ингээд одоо ажиллаа хийж чадахгүй байгаа нөхөр ахын бол тэр их ч одоо ажлаас нь халдна шүү дээ. Одоо хүн чинь ажил авсан хүнээ халдаг үстэй тийм ээ. Тэгээ яг тэрэн шиг яг тэрнтэй адилхан процесс бол болж байгаа гэж бодож байгаа нэгдүгээр. Тэнгүүтээ яг энийг чинь хамгийн хүчтэй хийдэг бусад улс орнуудад одоо юу гэдэг юм эрүүл тогтолцоотой улс орнуудад хамгийн хүчтэй хийдэг тэр улс төрчдийнх нь хамгийн их айдаг хүмүүс нь одоо яг манай үеийнхэн байна буюу
одоо ер нь бол 18 нас чинь жоохон нас биш гэж бодоод байгаа байхгүй. Одоо бол 18 нас хүрсэн одоо насанд хүрсэн бол тэр хүн ч одоо өөр өөрийгөө авч явна, өөр өөрийнхөө өмнөөс хариуцлага хүлээн одоо мөнгө төгрөгөө олж эхлэн сургууль номд соёо яа нэ. Тэгэхээр нэгэнт одоо чи хүссэн хүсээгүй чиний амьдралд одоо хамааралтай зүйл учраас одоо юу гэдэг би улс төр сонирхдаггүй юу гэдэг залуу хүн битгий улс төрж гэсэн юм лалрын үгнүүдийг ер нь бол авч хаямар санагдаж байна одоо үгийн сангаас. Тэгээд ер нь бол залуучуудтай уриалмаар нэг уриалах нь бол за улс төржөө, улам илүү улс төрж. Тэгтээ одоо ер нь энэ тогтолцоо нь юу болоод байна? Ер нь яг ном ёсороо яаж явах хэрэгтэй юм бэ? Манад яагаад ийм лалар болчиход байгаа юм бэ гэдгийг ингээд хэдүүлээ ойлгоод одоо асуудлынхаа одоо мөн чанартай ч гэдэг юм уу суйрлуу нь илүү довтолж тэмцдэг болцгоё гэдэг нэг уриалга байна. Тэнгүүт дараагийнх нь болохоор ер нь бол одоо нэг Монгол нэг амар лалар болчиход байгаа юм шиг л айгүй юм пропаганда буруу юм явдаг. Дэлхийн бүх улс лалраа. Ер нь бол бүгд өөр өөрсдийн гэсэн асуудалтай. Тэгээд дээрэс нь одоо бидний голоод байгаа энэ нийгмийг чинь энэ одоо юу ч бүтээхийн тулд яг үүндээ бол айгүй олон баг нэрийн цусаар айгүй олон баг нэр чинь тийм чи яргалуулж одоо алуулж энэ чинь зөвхөн 90 оны ардчсан өвсгөл гэдгийг ярихгүйгээр тэрнээс өмнөх одоо ардын өвсгөлч юм эсвэл одоо тэр манжийн даралтаас гарсан гэдэг юм ингээд юм чинь нэг юм тохиолдлын юм гэж байхгүй ингээд нэг юмны одоо өөр хөвөрлөнд явсаар байгаа дараагийнхаа ингээл одоо үйлдэлийн одоо өчр шалтгаан болоо гарч байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг тийм энэ нэг орчлон дээр нэг ганцаараа амьдарч байгаа юм шиг хүн чи оршдог юм шиг ингээд тэгж сэтгэж ерөөсөө болмоор байна. Яг бид нар ч энэ өмнө нь лалар байсан одоо арай гайгүй болцсон гэхдээ лалар байна. Тэгэхээр энийг арай жоохон лалар бол баг лалар болгоод дараагийнхаа үерөө дамжуулаач гэдэг юм. Энд чинь бас нэг тим юм байх хэрэгтэй байна. Сайжруулчаач. Тийм сайжруулъя. Тэгээ тэр нь ч гол нь хүн болгоны оролцоо хэрэгтэй. Тэрхгүй. Тэгээ би улс төр сонирхдаггүй одоо надад л хамаагүй Монгол шиг л лалрын ус алах эндээс зайл юм байл. Гол нь нэг ингээд би баг хүн амтан дээр ярих болгонд өөдөөс яг тийм өнгө хаясаар яриад идэг. Тэгэл одоо юу гэдэг яриан дундаа хитрхи их одоо англи хэлээр одоо нэг юм зүгээр англиараа ч бүтнээр ярихгүй зүгээр нэг юм гадаад үг хитрхи их авчуулаад байдаг ч гэдэг юм. Эсвэл одоо гадны ямар нэгэн соёл моёл гэнэ юм хүм яхаараа дандаа Монголын давхар муулж идэг ч юм уу тийм. Иймэрхүү хандлагуудад би өөр жоохон дургу учраас хэдүүлээ тэр тал дээр нэг амар жоохон ухамсартай байцгаах гэдэг үзүүл яа гэм болтоо л гэж бодож байна шүү. Үнцэрхэг ам яа. За баярлалаа манайхаа. Үнцэрхэг гэсэн нэр ганц нэг лалрын юм хэлчихээ. Энэ тэмцэгч гэж лалрын сэтгэлгээг жоохон галмаар байна. Эцэг хүмүүс талбай дээр өөрөөсдийнхөө төлөө өчч өөрөөсдийнхөө үзэл бодлыг хэлж өөрийнхөө төлөө тэмцдэг юм а. Тэрээс ч одоо юу гэдэг нэг ямар нэгэн ардын баатар нэг төмний хүү ардын хүү юм уу энэ төр гэх нэг тийм өтгөн одоо дух мухч гэдэг юм уу тийм дүр нэг юм шаардлага байдаг юм. Зүгээр л хүн өөрийнхөө төлөө өөрөө ямар нэг үйлдэл хийх гэсэн бодтой үйлдэл хийх гэсэн. Тэр нь тэгэл очиж агсахгүйгээ хэлээ. Яа гоо. Би нэг сүүлийн үг хэлчихье. За би одоо ингээд бизнесийн олон байгууллагуудтай харилцаж одоо ингээд жагсаал үед уулзаал ажил хэрэгж хамаар уулзаал санал нийлж ил жагсаал болж штэ танах оролцооч танаа байгууллагууд ингээд ч тэгээч гэл. Тэгэнгүүт яг энэ шууд бус хамаарлаар яг энэ улс төртэй хотголцсон хэм бизнесүүд асар их болчихж байна. За манай ахын дүүгийн тэрэнд хэрчтэй. Манай тэрний тэрэнд хэрчтэй. Мах тэнчэнээс тэгээд авсан юм а. Тэгэхээр дараа нь төвөг болноо гэд. Тэгээ би тэрэн дээр бол ингээд кронизм гэж хэл хөвггүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр би бол одоо ганц асуултанд хариултгүй байгаад байгаа нь яг ингээд шууд гарч ирээд нэгдээд сошиал дээр ч юм уу ингээд нэг шеэр хийхээс айгаад байгаа гэх юм уу те шаардлагагүй гэж бодоод байгаа хүмүүс нь яг хувийн янз бүрийн тийм ашиг сонирхлын зөрчлөөр угаасаа холбоотой хүмүүс асар их байгаа юм байна. Тэгээ тэр хүмүүсийг илүү урт хугацааны үнцийн урт хугацааны үр дүнгийн төлөө та бүхэн нэг бодоод үзээч гэж л хэлмээр байна. Ерөөхдөө. За баярлалаа манайхаа. Айгуу гоё төгсөглөө та хэд маань. За тэгээд би бас одоо эцсийн үгээ хэлээ. Ер нь парламентын цэцгэл яагаад бид нар чухал гэж яриад байна. 126 одоо ялзарцсан те нэг хүнийг бөөнөрөө гараа өргөдөг хүнтэй болох гэж бид нар парламентын цэцгэл ярихгүй. Бид нар яагаад парламентын цэцгэл яриад байгаа гэхээр дарангуулагчгүй байх гэж л парламентын цэцгэлийг ярьж байгаа. Өнөөдөр яг тэр сонголт нь парламент дээр ирж байна. Өнөөдөр бид нар манай Монгол улсын парламент тартагтаа тултлаа ялзарцсан байгаа мó гүм үү гэдгийг өнөөдөр бид нар яг олноор харах гэж байна. Яг үнэхээр тэр яриад исэн парламентын цэцгэл нь муу юм уу гүй юм уу? Парламентын цэцгэл яг үнэхээр жинхнээсээ итгэл даах юм уу гүм үү гэдгээ өнөөдөр бид нар харах гэж байна. Тэгээд та хэд маань бити итгэл алдараа л гэж байна. Тэгээд нийт одоо яг энэ улсын хурлын гишүүд, улсын газрын гишүүдийг та бүхэн
Монгол улсын түүхэнд нэрнийхээ урд ямар тодорхойлолтоор бичүүлмээр байгаагаа одоо шийдэсгийг эрэлхийлээ.